Бүгд өдрийн мэндийг өргөж улмарсан мэдчилж байна. За өнөөдөр та хэдтэйгээ ээлжид мэргээрээ уулзаж байгаадаа маш их баяртай байна. За энэ удаагийн маань сэдв болохоор зэрэг одоогоос 3 жилийн дараах таны амьдралд ямар өөрчлөлт орсон байх вэ гэсэн ерөнхий сэдвтэй байгаа. Эдгээр хүзэрнүүдийг энэхүү мэрэг дээр ашиглаж байгаа. 2 нийтдээ 4 ширхэг Oracle хүзэр, тэгээ 2 тайрах хүзэр ашиглах болно. Мөн дээрээс нь энэ мэрэг маань бол нэмэлт хэсэгтэй байгаа. За гэхдээ нэмэлт хэсгийнхээ асуултуудыг болохоор зэрэг би тухайн групп бүрттэй ямар мэдээлэл нэмэлтээр хэрэгтэй байх нь байна. Ямархуу мэдээллүүдийг авбал илүү цохилтой байна. Тэрийг нь бас яг зөнгөөрөө мэдэрч агаад групп болгоо маань өөрөөр асуулттай байх болно нэмэлт хэсгээрээ. Subscribe дараагүй хүмүүс байгаа бол subscribe дарж өгөөрэй. Манай үзэгчдийн 50-аас илүү хувь нь subscribe дараагүй байд юм байна лээ шүү. Хэн удахгүй 100k болох гээд байгаа шүү. Плиз төвчгөн. За. Энэ банд одоо хэдүүл болохоор групп сонголтынхаа хэсэг рүү оръё. За группээ сонгохдоо за 3 жилийн дараах би ямар болсон байх болоо гэж өөрөөсөө зөөлөн асуугаад магадгүй бяцхан бясалгаад за тэгээд өгөх зургнууд дээр анхаарлаа хандуулад аль нь илүү нүдэнд нь тусаад байна, аль нь яалтчгүй илүү татагдаад байна. Тэрийгээ сонгоход болно гэсэн хитрхи амир хургуулж бодох хэрэггүй, зөв буруу гэсэн зүйл ерөөсөө байхгүй учраас өөртөө итгээрэй. За одоо ингээд хэдүүлээд зургнууд дээрээ төвлөрцгөөе. За нэгдүгээр группийн маань уншлагатай тавтай морил. За та хэдийхээ 3 жилийн дараах тантай холбогдож байна. 3 жилийн дараа амьдралд нь ямархуу өөрчлөлтүүд орсон байх вэ? За эх 3 жилийн туршид ямархуу зүйлс таны фокус чинь байх вэ? Юун дээр илүү их төвлөрөх вэ? Ямар энергиас ямар энерги рүү шилжих вэ зэргийг эхлээд Oracle хүзрүүдээр харж өгөх болно. За энэ удаа би хитрхи олон хүзэр дэлгэхгүйгээр нэг хүзэр дээрээс аль болох олон мэдээлэл авч уншихаар төлөвлөд байна. За эхний энэ 2 хүзэр маань болохоор Animal Spirit гэдэг Oracle хүзрийн хүзрүүд байгаа. За энэ бол таны одоогийн энерги, энэ бол 3 жилийн дараах энерги байгаа. За шууд энэчнээс харахад болохоор зэрэг яг одоогоор танд зөвгийн ямар нэгэн том бэлэгдэл байж магадгүй та тэнд зөвгийтэй эмэг зүүдэг ч юм уу энгэрийн тэмдэг хэрэгэлдэг зөвгийтэй дэвтэр энэ төр яадаг сайхан зөвгийний талаар докюментари үзсэн ч юм уу баримтат кино мөн үзсэн зөвгийний талаар зөвгийний бэлэгдлийн талаар бас судалсан байж магадгүй. Тэг яг одоогоор болохоор зэрэг таны байгаа энерги юу вэ гэхлээр за энэ бол давхар energy check болоод явчих шүү. Яг зөв группээ сонгосон байна уугүй юу гэдэг. Хэрвээ энэ мессеж тантай таарж байгаа юм бол та зөв группээ сонгосон байна гэсэн. За тийм зүйл байж болно. Нөгөө талаас болохоор зэрэг яг одоогоор та амьдралдаа үр бүтээмжтэй байх өдөртөө хэр олон юм амжуулж чадж гин, хэр цагтаа уралдаж гин, хэр өдөр тутмынхаа юмнуудыг сайн төлөвлөж чадж гин гэдэгт маш их анхаарлаа өгж фокуслж байгаа харагдаж байна. Зөвгий гэдэг амтан жоо шавж маань өөрөө бол үр бүтээмжтэй байдал завгүй байдал ажилсаг байдлыг бэлэгддэг ийм шавж байгаа. За тэгэнгүүт болохоор зэрэг энэчнээс надад мэдрэгдэж байгаа энерги нь энийг сүүлийн үед арай жоохон хэтрүүлсэн. Заримынх нь хувьд зарим нь болохоор зэрэг ингээд үр бүтээмжтэй байх гэж маш их хичээдэг, аль эсвэл маш их үр бүтээмжтэй байхыг хүсдэг хэрнээ жоохон назгаарлын байдалтай байгаа бас байж болно. Тэгэхээр энэ энерги маань ингээ хоёр хуваагдчих чинь гэсэн. Гэхдээ цөм энерги нь болохоор зэрэг яг нэг зүйл байгаа даахгүй зүгээр яагаад анханасаа юм назгаарсан мэдрэмж аваад байгаа вэ? Яагаад ингээ үр бүтээмжгүй өөртөө гутарсан мэдрэмж аваад байгаа вэ гэхлээр ердөөсөө л маш их үр бүтээмжтэй байхыг хүсэж байгаа. Өөрийнхөө үр бүтээмжээр өөрийгөө үнэлж байгаа энэ байдал ажиглагдаж байна гэсэн үг Тэгэхээр заримынх нь хувьд бол яг тэрийгэ дагаад тэрэндээ хүрэхийн тулд өдөр шөнөгүй ажиллаж байгаа, маш завгүй байгаа. Айгүй их тийм тэмдэглэл хөдөлдөг за би өнөөдөр тэрийгэ хийн, маргааш тэрийгэ хийн, тэг ингээ зөндөө их юм хийдэг. Тэгсэн хэрнээ тэрнээсээ жоохон 100% сэтгэл ханамж авч чадахгүй байгаа, сүүл рүүгээ жоохон ядарч байгаа. За burn out буюу нөгөө нэг ажлаас айх хам шинжигч зүйл байгаад байгаа шүү дээ ажлаас хашрах. Тийм тэрэн лөө жоохон ойртсон явж байгаа харагдаж байна. За тэгээд бас нэг орж ирж байгаа мэдээлэл нь юу вэ гэхлээр зэрэг зүгээ нөгөө бз гэдэг уурдаг шүү дээ.
тэрэн шиг таны тарих толгой үргэлжийн нэг юм бз гэсэн байдалтай байна. Үргэлжил шүн унтахтаач тэр те орой унтахаасаа өмнө за би өнөөдөр тийм юм хийсэн, тэрийг хийж амжсангүй заас маргааш тийг нь яана гэж бодоол те аль эсвэл ингээл хамаа намаагүй хүмүүсийн ярьсан зүйлс эний тэрэгэл амар олон зүйл ингээл шүн унтахтанд бодогддог. Ерөөсө тарих нь үргэлж ажиллаж байгаа, тарих нь үргэлж on байгаад байна. Тэрнээсээ болоод шүн сайн унтаж амарч чадахгүй өглөөс ирэхээрээ нөгөө алхаар тохиолдсон юм шиг сэрж ийн гэдэг шиг тэгээд байгаа байдал бас байж болно. Тэгээ энэ нь яг шууд утгаараа та амьдрал дээр үр бүтээмжтэй байна уугүй юу гэдэгтээ нэг холбоог үзээ. Зүгээр амар үр бүтээмжтэй байх гэдэг дээр маш их акцент өгсөн байдалтай байгаа даа. За мессеж харъя. За productivity буюу үр бүтээмжтэй байдал. За яг одоо за ерөнхийдөө бол нэг иймэрхүү. Гэхдээ энэ ингээд нөгөө буруу хараад гараад ирсэн учраас би энэ энергийг бол ерөнхийдөө нэг юм жоохон сөрөг тал руугаа ороод байна гэж хараад байна л да. Тэгээд яг хав заримын хувьд бол маш үр бүтээмжтэй байгаад үнэхээр ч олон зүйлийг амжуулаад хүмүүс таныг авих магтдаг гэж магадгүй чи яаж юм олон зүйлийг амжуулдаг байна гэдэг ч юм уу те. Тэгдэг байж бас болно. Гэхдээ яг ингээд та өөрийнхөө 100% мэдрэмжийг мэдрээд дотгошоогоо хандаад инхээр зэрэг би яг юу хийгээд байгаа юм бэ? Юуны төлөө ингэж чихгүйгээд байгаа юм бэ гэсэн мэдрэмж бол та хамгаалж байгаа. Назгараад байгаа хүмүүсийн хувьд болохоор мэдрэмжээ сонсохоор зэрэг what's wrong with me? Би яачаад байгаа юм бэ? Би яагаад бусад хүмүүс шиг ингээд зүгээр ингээд өглөө босоод эрт босоод зөндөө олон юмыг амжуулж чадахгүй байгаа юм бэ гэсэн ийм мэдрэмж бодлууд те толгоонд нь маш их эргэлдэж байна гэсэн ийм мессеж гарч ирж байна. Тийм мессежний хувьд болохоор би сая яагаад уншаагүй гэхэлэр зэрэг та хэдийн угаасаа мэдж байгаа зүйл байгаа байхгүй. Тэр нь юу вэ гэхэлэр зэрэг за хэр үр бүтээмжтэй байгаагаа анзааръя те. За замбраагүй байдал, за шийдвэргүй байдал зэрэг нь таныг одоо боломжоос ингээд халахлаад байна. Тэгээ за тэгээд яг өөрийнхөө одоо гол чухал ажлуудаа урагшлуулад тий яг зорилгодоо хүрэх тэр юмнуудаа амар сайн тодорхой болгох хэрэгтэй гэсэн нэг тиймэрхүү утгатай мессеж гарч ирсэн. Гэхдээ энэ хүзээ буруу харж гарч ирснээрээ надад юу мэдрэгдээд байгаа гэхээр зэрэг энэ үгийг та нар маш олон удаа сонсцсон. Хэрэгжүүлэхийг аягүй их хүсдэг. Зарим нь угаасаа хэрэгжүүлээд явж байгаа. Гэхдээ яг дотоодоо сонсохоор зэрэг something doesn't align тий ямар нэгэн зүйл ингээд яг байрандаа байхгүй байгаа юм шиг тийм мэдрэмжтэй байгаад байна гэсэн. За хэрвээ энэ мессеж танд таарч байгаа бол таг зүг группээс сонгосон байна гэсэн үг шүү. За 3 жилийн дараа таны дээд би таныг хаашаа хөтлөхийг хүсэж байгаа вэ? За би энэ дээр нэг тайлбар хийх ёстой юм шиг санагдаж байна. Тэр нь юу гэхээр зэрэг ирээдүй бол бүр яг ингээд 100% те заяа төгрөг гэдэг шиг бүр ингээд тэг чулуун дээр ингээд сэлцэн юм шиг байдаггүй. Тэрийг бас ойлгох хэрэгтэй. Гэхдээ миний өнөөдрийн одоо чанал хийж байгаа, мэдэрч байгаа, авж байгаа энэ мэдээллүүд маань ямар учиртай вэ гэхээр таны дээд бие буюу таны одоо генийн том сүнстэй тэр сүнс таны 3 жилийн дараа гэхэд ямар одоо нөхцөлд очсон байгаасаа гэж хүсэж байгаа бас боломжтой гэж үзэж байгаа тэр хувилбарыг харж байгаа гэсэн үг гэдгийг бас мэдэрээ анзаараарай. За энийг бол бас зарим нь бол надад хэлүүлдэггүй мэдэрсэн явж байгаа ч үж магадгүй тий. За 3 жилийн дараа хэдүүлээ юун дээр анхаарах вэ гэсэн чинь independence буюу бие даасан байдал дээр анхаарнаа гэж байна. За мессеж нь бол маш яг гол мессеж нь эндээс гарч ирж байна л да. За дээд би танаас юуг одоо хүсэж байгаа вэ? Таныг энэ одоо төлөвт 3 жилийн дараа гэхэд очиж чаднаа гэж бодоод байгаа энэ юу вэ гэхэлэр зэрэг ганцаараа байх цаг хугацаа болон бусадтай хамт байх цаг хугацааныхаа тэнцвэрийг олох заяа. За тэгээд өөрийнхөө мэдрэмжүүдийг маш сайн мэдрэх, өөрийнхөө дотоодыг ойлгох. За тэгээд өөртөөгөө байх цаг хугацаагаа жинхнээсээ үнэлж, жинхнээсээ тэрийг enjoy-дож, жинхнээсээ тэрнээсээ таашаал сэтгэл ханамжийг мэдэрч чаддаг байх нь маш чухал байна. 3 жилийн дараа гэхэд та энэ одоо төлөвт очсон байх бүрэн боломжтой. Одооноос эхлээд энэ дээр анхаарал тавих юм бол ийм төлөвт очих бүрэн боломжтой байна гэсэн. Тэгэхээр яг одоогоор болохоор зэрэг хэдүүлээ айгүй их тийм үр бүтээмжтэй байдал дээр анхаарч байгаа учраас угаасаа цаг хугацааг ганцаараа бас өнгөрөөх үеуд зөндөө байж магадгүй. Тийм ч юм а хийн, ийм ч юм а хийн, дасгал хөтөлбөрөөр хийн, ажиллаа хийн, хүүхдээ харна, тэгнэ ингээд иймэрхүү юмнууд зөндөө их болж иж болно. Ирээдүйд болохоор зэрэг 3 жилийн дараа гэхэд та ямар хөө болсон байх вэ гэхлээр зэрэг яг хитрхи амар одоо буруу харсан зүгийн шиг
бие даасан гээд бусдаас тусламж хүсдэггүй те бусадтай хөгжилтэй цагийг өнгөрүүлдэггүй гэхээсээ илүүтэйгээр 3 жилийн дараа та болохоор зэрэг би ганцаараа байх үедээ маш гоё аз жаргалтайгаар ганцаараа байж чадна. Гэхдээ бас найз нөхөд ажлын хамт олон гэр бүл за тэгээ хайрцтайгаа тий маш гоё юм даун таймыг буюу илүү амар амгалан зүгээр л ямар нэгэн зүйл хийхгүйгээр хөгжилтэй байж чадах тэр цагуудыг бас одоо өнгөрүүлээд тэрнээсээ юм тэнцвэртэй мэдрэмжийг аваад тэгээ ажил амьдралаа илүү их зохицуулсан. Тэгээ бас ганцаараа байхаас хавширдаггүй ийм төлөвт очсон байх болно гэж хэлж байна. За энэчнээс надад бас нэг амар хөөрхөн юм мессеж орж ирж байгаа нь юу гэхээр би өөрөө 2-3 муурт хижээж исэн. Тэгээ муурнуудыг болохоор зэрэг амар тийм бие даасан амьтад гэж хэлдэг байхгүй. Гэхдээ яг үнэндээ яг цагаа тулахаар гав ганцаараа байгаа муур айлд аягүй ганцаардаад идэм байлаа. Тэгэхээр яг тэрнтэй адилхан та ганцаараа байж чадан заяа. Өөрийгөө сустейн хийгээд өөрийгөө хооллоод өөрийгөө авч явах бүрэн чадaltaй. Гэхдээ зүгээр нэг сайхан орондоо ороод нэг кино үзээд хэвтгэд болол найз нөхөд гэр бүлтэйгээ альсвал хайрцтайгаа хүүхдүүдтэйгээ хамтдаа тэгэж байх нь танд яг бүр амьдралын утга учирыг ойлгуулах тийм гоё нандин цаг хугацаа болсон байх болно. Тэгэхээр одоогоос 3 жилийн дараа та одоогийн шиг ингэж амар самгардаал тестнэрэ тэрийг хамжуулан тийг нэг ингээл яг үр бүтэмжээрээ өөрийгөө одоо үнэлэхэ болно гэсэн үг. Та юун дээр илүү их анхаарлаа хандуулах вэ гэхэлэр зэрэг за би яг тэнцвэртэй байж чадж гинүү те би амжуулах ажлуудаа амжуулаад хажуугаар нь бас амьдралыг гоё амталж таашаалж чадж гинүү гэдгээ уртчилсан тэрийг ингээ уртаа тавьсан ийм хүн басан байх болно. За дараагийнхаа oracle хүчрийг нээж харъя. Acceptance. Зөвшөөрөл өөрийгөө хүлээн зөвшөөрөх. За энэ бол маш ойлгомжтой санагдаж байна. Та 3 жилийн дараа гэхэд нэгдүгээрт өөрийгөө хамгийн гол нь хүлээн зөвшөөрөх болно. Заримдаа жоохон залхуурдаг, заримдаа жоохон назгаардаг, заримдаа зүгээр л өдөржингөө орондоо хэвтдэг, заримдаа төгс биш байдаг. Энэ байдлаа миний нэг хэсэг мөн угаасаа энд байх ёстой хэсэг мөн гэж хүлээж авч чадна гэж гарч ирж байна. Тэгснээрээ биш та бусдад ч гэсэндээ хүлээн зөвшөөрөгдөн. Угаасаа нөгөө нэг гадаад ертөнц дандаа бидний дотоод ертөнцийн тусгал байдаг. Тийм учраас та яг одоогоор болол ингээд өөрийгөө 100% хүлээн зөвшөөрч чадахгүй, өөрийгөө үр бүтээмжээрээ үнэлээд байгаа. 3 жилийн дараа болохоор зэрэг та зүгээр юу ч хийхгүй байсан ч гэсэндээ би үн цэнтэй юм байна гэдгээ ойлгосон байх болно. Тэгснээрээ та өөрийгөө хүлээн зөвшөөрч байна. Тэрий чин дагаад бусад хүмүүс таныг хүлээн зөвшөөрч байна. Тэгээ энэчнээс надад зурган дээрээс нь харахад болохоор зэрэг ингээд баахан одоо жижигхэн хүүхдүүдэн юм сахиусан тэнгэрүүд за тэгээд янз бүрийн ингээ өөр хүмүүс авс. Тэгэхээр энэчнээс надад ямар мессеж гарч ирж байна вэ гэхэлэр зэрэг та одоогийнхоосоо биш айгуу тийм өөр найзуудтай өөр хүрээлэлтэй болсон байх болно. Магадгүй та өмнө нь хизээж би ийм хүмүүстэй нийлэхгүй гэж боддог байсан болвол тэр одоо хаагдмал ойлголтыг ингэж задалж өгнө. Ингэснээрээ таны эргэн тойронд янз бүрийн хүмүүс авах болно. Энэ дээр надад зүгээр нэг орж ирж байгаа жишээ болохоор зэрэг зарим хүмүүс ингэж амар одоо жишээлбэл LGBT нийгэмлэгийг хүлээн зөвшөөрдөггүй ч юм уу тийм зүйл байдаг штэ. Тиймэрхүү юм хаагдмал юмнууд маань маш их задарч өгснөөр танд ийм цоо шин ертөнц цоо шин хүрээлэл цоо шин хүмүүс амьдралд чинь орж ирэх болно. Тэгээд энэ хүмүүсийнхээ дунд та бүр төсөөснөөсөж илүү хүлээн зөвшөөрөгдсөн, илүү тухтай, илүү аюулгүй мэдрэмжийг авах болно. За ийм гоё мессеж гарч ирсэн. За Earth Illuminated дахиад productivity, you're kidding me. What? Энэ хоёр хараа ингээд адилхан гараад ирсэн. Дахиад хараа зүгийн үр, зүгийн нүд. За, энэ дээр надад орж ирж байгаа мессеж нь юу вэ гэхээр зэрэг
сая ингээд та тий үр бүтээмжтэй байдлаараа ингээ өөрийгөө үнэлээд гэд хэлэхэд зарим хүмүүсийн хувьд айгүй тохгүй. Тэгээ би үр бүтээмжгүй байж болохгүй штэ. Яаж үр бүтээмжгүй байх? Үр бүтээмжгүй байх юм бол угаасаа залхуу гэсэн үг, хориг гэсэн үг, тэнэг гэсэн үг. Тэгэхээр би залхуу, хориг, тэнэг байж болохгүй гэсэн ийм одоо хариу үйлдэл амир орж ирсэн юм шиг байна. Тэгээ энэ дээр нь болохоор зэрэг сахиусууд нь нэмж мессеж өгмөр байгаа болтой. Тэр нь юу вэ гэхэлэр зэрэг та үр бүтээмжтэй байж болно заяа. Та үр бүтээмжтэй байх бүрэн бололцоотой угаасаа та тгийх чадвартай. Тэр нь таны потенциал донд угаасаа ингээд байж идэг үргэлж суудсан байгаа. Гэхдээ зүгээр энэ дээрээс ганц ойлгох юм зүгээр үр бүтээмжээрээ өөрийгөө битгий үнэлээч. Өөрийгөө битгий зөвхөн үр бүтээмжийнхээ хэмжээгээр хэмжээч гэдгийг сануулад байна. Та үр бүтээмжтэй байж болно, үр бүтээмжгүйч байж болно. Тэгсэн ч гэсэндээ таны сүнсний өгөгдөл, таны гэгэн сүнс чи өөрөө зүгээр л амьдарч байгаагаараа, амьсгалж байгаагаараа, оршиж байгаагаараа маш их үн цэнтэй. Энийг л ойлгоод өгөөч. Тэгээд үр бүтээмжгүй бай. Тэгээд зүгээр дээшээ хараад хэвт юуж битгий хий гэж хэлж байгаа юм ерөөсөө бишээ гэдгийг сануулад байна л да. За энэ дээрээс би Earth Illuminated Oracle-ийнхаа за productivity гэсэн энэ юуг харъя заяа. Productivity. За like bees in a colony, we may find ourselves in a period of busy production with much to be accomplished. Make use of this momentum and abundant energy. Industrious efforts will be rewarded with sweet returns. За. Тийм энэ дээр болохоор хийснээр бас нэг давхар мессеж орж ирж байгаа маань тэр нь юу вэ гэхээр зэрэг та зөвхөн өөрөө хичээгээд ах шаардлагагүй. Яагаад вэ гэхээр зүгийг бодох юм бол зүгийн чинь болохоор зэрэг юм колони буюу нөгөө юм сүргээрээ амьдардаг шавжнууд байгаа штэ. Тэгэхээр та өөрийнхөө сүргийг бас ингэж бүрдүүлэх нь ирэх 3 жилийн хугацаанд маш хэрэгтэй байх болно. Ганцаараа ажиллаж байгаа зүгийн бол их хэмээг амжуулж угаасаа чадахгүй. Тэгэхээр энэ дээр хэдүүлээ ирэх 3 жилийн хугацаанд маш их анхаарч ажиллаж чадна. Босод хүмүүстэй хамтрах баг бүрдүүлэх, за гэр бүлийнхэнтэйгээ ч гэсэндээ одоо өөрөг хариуцлагуудаа хуваарлах гэх мэтчлэн энэ зүйл дээр маш их анхаарснаар та одоо байгаагаасаа хамаагүй бага зүйлийг хийгээд хамаагүй их зүйлийг амжуулж чадна гэсэн ийм мессеж гарч ирж байна. За тэгээд яг одоо ингээд үр бүтээмжгүй бай гэж хэлж байгаа юм биш. Та энэ үр бүтээмжтэй ажилласаг хөдөлмөрч байдлаа ашиглаад олон зүйлийг бүтээж чадна. Нэг сануулж байгаа зүйл нь болохоор зэрэг аль болох өөрийнхөө хүрээллийг илүү томсгох дээр анхаарах хэрэгтэй. Альсвал одоо байгаа хүрээлэлтэй ажлуудаа зөв хуваарлах дээр бас ирэх 3 жилийн туршид маш их анхаарч тэрэн дээр нэлээд өөрчлөлтүүд хийнэ гэж гарч ирж байна. За Angel of Abundance эд баялагын сахиусан тэнгэрүүдийн Oracle хөдрийг нээж харъя. За та 3 жилийн дараа гэхэд үстэй тий маш зүүн совин чинь илүү дээшилсэн байх болно. Ер нь ингээд надад юу хэрэгтэй вэ? Яг ямар зүйлсүүдийг хийх ёстой вэ нэтэрэ гэсэн иймэрхүү зүйлс дээрээ одоо заавал логико гэхээсээ илүү өөрийнхөө зүүн совинг бас маш их дагдаг болсон байх болно. Тэгэхээр ерөнхийдөө ичтэй 1-р группийг сонгосон хүмүүс ер нь л айгүй тийм ажил хэрэгч заяа олон зүйлийг амжуулж чаддаг ийм хүмүүс байгаад байна. За энэчнээс надад харж байхад матер болон хумхын ордныхон номын ордныхон бас энэ 1-р группийг нар сар мандалттай хүмүүс сонгосон байх магадлал өндөр байна гэж харж байна. Хэрвээ үгүй болоо санаа зовлтгүй зүгээр энэ мессежүүд маань ерөнхийдөө танд таарч гэсэн үг. Гэхдээ би зүгээр энэ энергийг уншиж байгаа орцтой ингээ харьцуулаад бодохоор эдгээр 3 орд толгоонд маань орж ирж нэлээд амбицтай, нэлээд хөдөлмөрчтэй том зүйлсийг мөрөөддөг ийм хүмүүс байгаад байна. За тэгээд ингээд ийм ер нь энэ үр бүтээмжтэй байдал гэдэг дээр анхаарлаа маш их хандуулж байгаа гэхлээр бас охины ордныхан ч гэсэн байж магадгүй. Тийм санчрын ихшээлт их хэм байдаг матар хумхын ордныхан маань болол яг иймэрхүү бас энергитэй байгаад байдаг л та. Өөрийгөө нэлээд хязгаарладаг те би сахар идэхгүй би өдөрт тэдэн цаг алхах нэтрийг иймэрхүү тэгээ охины ордныханд бас ийм нэрэг байдаг. Тэгэхээр за иймэрхүү мессежнууд гарч ирж байна. За 3 жилийн дараа та бас зүүн совинч сайжрах учраас зүүд нойрондоо маш их хэмжээний мэдээллийг татдаг байх болно. Маш их мэдээллүүд, маш их мэдрэмжүүдийг, маш их энергийг зүүдээрээ дамжуулж татдаг болсон байх болно. Энийгээ сэрсэн хойноо зүүдээ сансан ч бай, санаагүй ч бай, ерөнхийдөө зүгээр унтаж босч ирээд юу хийх нь тодорхой болсон байдаг. Ийм төлөвт очсон байх болно гэсэн ийм мессеж гарч ирж байна.
За эдгээр Oracle хүзрүүдэд би бол шууд хураахгүйгээр энэ ч зүгээр дээшлүүлээ тавьчих. За одоо болохоор хідүүлээ биш үү те. Ирээдүгээс ирэх мессеж гэдэг хэсгийг унших болно. За энэ бол би бүр захидал одоо форматаар та хэдтэй уншиж өгөх болно. За тийм учраас би юуны түрүүнд эхлээд эдгээр 5 хүзэр дээр анхаарлаа хандуулад жоохон бясалгаад тэгээд эргээд ирье. За би захааг нь сая гараараа бичлээ. Эдгээр хүзэрнүүд дээр нь анхаарлаа хандуулж хагаад захааг нь гараараа бичсэн. Тэгээд та хэдтэй одоо уншиж өгье. За 3 жилийн өмнөх өөртөө хонгор үрмэн гэж хариулсан байна. Тэгэхээр дотоод хүүхэдтэй илүү ярьж байгаа санагдаж байна. За энэ их зүйлийг өдий хүртэл хийж ирсэн чамдаа баярлалаа. Алдсан ч унсан ч сэтгэл гутарсан ч өглөө болгон өндийж босож ирж байсан чинь гүнээ талархав. Өөртөө цаг гаргах боломжгүй өнгөрүүлсэн өдрүүд, өөрийгөө умартан байн гаргасан золиос дутуу нойртой хонсон шүн бүрийг бид мартаагүй. Энэ бүхэн юуны төлөө байсныг чи минь удахгүй ойлгоноо. Ирээдүйд тодорхойгүй байгаад санаа чинь зовниж, уйггүй хөдөлмөрийн үр шимрүүгээ яарч байгааг чинь ойлгож байна. Цэцгийг хүчилж ургуулдаггүй, элсийг базаж авдаггүйг санаарай. Зарим нэг зүйлийг зөндөнд орхих нь хүссэндээ хүрэх зүт зам байдаг юм шүү. Чи минь юу ч байсан хүссэндээ хүрдэг, чаддаг, авдаг учраас өөрийгөө сонсоход болно. Бусдыг нь орхих нь хүч чадал юм шүү. Өөртөө цаг гаргаж амрах эрх чөлөөтэй байгаарай. Хайранд золиос хэрэггүйг санаарай. Гэсэн ийм мессеж ерөнхийдөө энэ 5 хүзрнээс гарч ирсэн байна л та. За тэгэхээр өөрийгөө нэлийн ийм аргацсан, зөөлөлсөн мессеж орж ирсэн байна. Энэчнээс надад үштэй те бүх хүзрнүүд нь буруу гарч ирсэн нь болохоор зэрэг яалтчгүй одоо түрүүний яриад байсан зүйлсүүдтэй маань маш сайхан таарч байна л гэж үзэж байна. Яагаад гэвэл яг одоогор хідүүлээ арай л дэндүү мэрийгээд байгаа юм шиг байна. Арай л дэндүү шүд цугаад байна. Арай л дэндүү өөрийгөө базаад байна. Өөрийгөө маш их чангалж байна. Тэгээд энэ нь нэг талаасаа одоо бидний капиталист ертөнцид маш их магтдаг, маш их үнэлдэг зүйл байдаг те. Бараг л нойроо хумсалсан нь зөв те, өглөө эрт 4 цагт босоод мөстэй усанд ороод энэ тэрийгээд яг нэг талаасаа энэ нь бол бас сайн талуудтай мэдээж хэрэг. Нөгөө талаасаа хитрхи өөрийгөө ингэж хүчлэх нь эргээд таныг бас энергийн жоохон блокнд оруулаад байгаа талууд бол зайлшгүй харагдаж байна. За 8 цас буруу харж гарч ирсэн болохоор зэрэг нэг зүйлээ нүдээлэдэг те. Яг үржил шимэн 100% орж ирэхгүй байгаа. Энэ 9-ийн саваа болохоор зэрэг маш завгүй байгаа. Хитрхи одоо завгүй, хитрхи олон зүйлийг зэрэг амжуулах гэж хичээж байгаа. За фүүл буюу мунхаг хүзэр буруу харж гарч ирсэн болохоор зэрэг ирээдүйд итгэлгүй айж байгаа тий. Хичнээн бэлдсэн ч гэсэндээ ирээдүйд бэлэн биш байгаа юм шиг мэдрэгдээд байгаа. За тэгээд Knight of Wands буруу харж гарч ирсэн болохоор зэрэг зарим тохиолдолд айгу төвчээргүй байгаа тий. Үе айгу бухимдуу байгаа, ууралж байгаа. За тэгээд бусдыг болон өөрийгөө хитрхи их контролт гэж хичээж байгаа ийм энергиуд. За тэгээ 8 of Cups 8 аяга буруу харж гарч ирсэн болохоор зэрэг юмыг зөндөнд орхиж тавьж явуулж өрсөж чадахгүй байгаа байдал. Тэгэхээр юм болгонд оролцох гээд байна. Юм болгон руу сарваагаад байна. Хитрхи их өөрийгөө базаад байна. Энэ байдал маань 3 жилийн дараа гэхэд байхгүй болж өгсөн байх болно гэсэн ерөнхий мессеж гарч ирээд байна гэсэн. Тэгэхээр яг одооноос ахуулаад хэдүүлээ. Энэ дээрээ бас нэлээд дүгнэлт шинжилгээ хийгээд яг юуны төлөө яах гээд ингэж хичээгээд байгаа байлээ. Эсвэл өөрийгөө хичээхгүй байна гэж голоод байгаа байлээ. Энэ дээрээ маш сайн анхаарч өгөх хэрэгтэй байгаа харагдаж байна. За энэ дээр бол надад бас нэлээдгүй хүчтэй одоо 70 тухамсрын кодчлол явж байгаа харагдаж байна. Гэтэ кодчлол дундаа айгу зөв юмн дээр суурилсан боловч дундаасаа нөгөө эго орж ирээд айц мэцүүд орж ирээд энийг намшиг айцсан байгаа харагдаж байна. Энэний учрыг нэмэлт хэсгээр асууж өгөх болно гэсэн үг. За тэгэхээр ерөнхийдөө бол ирээдүйд хэдүүлээ 3 жилийн дараа гэхэд энэ энерги нэлийн одоо зохицуулсан, нэлийн зөөлрүүлсэн байх болно гэсэн мессеж гарч ирж байна. За
Дараагийн 3 хүзэр юу илэрхийлж байгаа вэ гэхлээр зэрэг тэгээ одооноос авч болох алхмуудыг хэлж байгаа. Илүү зөөлөн, илүү тэнцвэртэй бага ажиллаж байгаа мөртлөө илүү их үр бүтээмжтэй байх энэ энергиттэй очихын тулд яг одооноос ахуулаад авч болох алхмууд юу вэ гэж асуухад за нэгдүгээр талаар зэрэг бусдаас тусламж хүсэж сурах хэрэгтэй байна гэж ин хитрхи hyper independent буюу дэндүү бие даасан байгаа энэ байдлыг зөвлөж өгөөд бусадтай хамтрах, бусдаас зөвлөгөө тусламж хүсэх, бусдад зарим нэг одоо хариуцлагуудаа даатгах байдлаар. За нөгөөт нь болохоор зэрэг мэдрэмжүүдээ сонсох байгаа. Таны дотор маш олон ийм орооцолцсон бодлууд, янз бүрийн ийм айдсууд гэх мэтчлэн зүйлс маш их байгаад байна. Энэчнээс гарах ганцхан арга зам бол өөрийнхөө мэдрэмжүүдийг мэдрэх, мэдрэмжээ ерөөсөө доош нь дарахгүй, мэдрэмжүүдээ ерөөсөө жигшгүй. Мэдрэмжүүдээ ерөөсөө ямар нэгэн байдлаар шүүхгүй, би яагаад ингэж мэдэрч байгаа, яасан гэж ингэдэм, би яасан гэж ядардیں, яасан гэж өвддөм, яасан гэж ингэдэм гэсэн нэг тиймэрхүү юм ерөөсөө байж болохгүй. Гарч ирж байгаа мэдрэмж болгоныг хүндлээд хүлээгээд авах хэрэгтэй. Тэгээ тэр мэдрэмжүүд дээрээ ажиллаад энэ мэдрэмжүүдийг би яавал ангаах вэ, энэ мэдрэмжүүдээ би яаж өгөх хэрэгтэй. Ихэнх тохиолдолд зүгээр л тэр мэдрэмжээ хайрлах хэрэгтэй байдаг. Ядраад байгаа бол ядраад байгаа өөрийгөө хайрлаад, өөрийгөө амраагаад, за тэгээд магадгүй дээд биегээсээ эсвэл бурхнаас ертөнцөөс нэмэлт хүч, энерги, хамгаалалт хүсэх ийм байдлаар ингэж өөртөө ажиллана. За тэгээд хамгийн сүүлд нь болохоор зэрэг тийм guarded workaholic, та хэд бүр энэ workaholic хитрхи их ажилдаг байдал, hustle and grind бүр бүгдийг яг хэлж өгсөн байгаа байхгүй. Энийг одоо жоохон тавьж явуулах шаардлагатай байна. Та яг өөрийнхөө гаргасан амжилтаараа эсвэл өнөөдөр хийсэн зүйлс to-do list-эн дээр хэр олон чек дарсан байна гэдгээрээ өөрийгөө хэмжээд байгаа энэ байдлыг л орхих хэрэгтэй байна гэсэн гол мессеж гарч ирж байна. За ерөнхийдөө бол нэгдүгээр группийн маань хувьд нэмэлт хэсэггүй нээлттэй уншлага маань болоод үгээр дуусаж байна. За би нэмэлт хэсгээрээ та бүхэндээ юуг харж өгөх вэ гэхээр зэрэг даалт ухамсартай илүү холбогдох болно. Даалт ухамсарт нь юу байгаад байгаа болоод яг ийм нэг юм хитрхи амар workaholic-тэй эсвэл өөрийгөө хитрхи өндөр ийм одоо цензурт ингэж бариад байгаа. Энийний цаана яг ямар шалтгаан байгаад байна, ямар кодчлол яваад байна гэдгийг харж өгөх болно. За сахиусын мессежийг мэдээж хэрэг давхар авч өгөх болно. За тэгээ 3 жилийн дараах үйл явдлуудыг бас харж өгөх болно. Эдгээр нь танд яг одоогор хэрэгтэй байгаа бололтой. Яг тэгвэл та ирээдүгээс маш их хаагаад байгаа. Тэрэн дээр нь жоохон зөвлөрүүлж өгөх мессежүүдийг авах болно. За кодчлыг харах болно. За тэгээ нэмэлтээр сахиусуудын мессежийг харж өгөх болно. Сахиус гэдэг болохоор зэрэг ихэнхэд нь удмын сахиусууд орж байгаа шүү. За юм байна. Тэгээд нэмэлтийг бас заавал авах шаардлага бол байхгүй. Саяны миний хэлсэн зүйлс үнэхээр сонирхолтой санагдаж байгаа бол авч болно. За үгүй бол хэдүүлээ дараагийнхаа бичлэгээр YouTube дээрээ уулзцгаая. Тэгээд бүгдэнд нь маш их амжилтыг хүсье. Өдрөө сайхан өнгөрүүлцгээрэй. Бүгдээрээ баяртай. За 2 дугаар группийн маань уншлагатай тавтай морил. За та хэдийхээ одоогоос 3 жилийн дараах энергийг харж өгөх гэж байна. За эхлээд болохоор зэрэг хэдүүлээ Oracle хүсрүүдээс мэдээлэл авах болно. За ерөнхийдөө энэ удаагийн уншлагаар би аль болох цөөхөн хүзэр дээр нэлээд сайн бясалгаж аль болох их мэдээлэл авахыг хичээх болно. За тэгээд ирээдүйн танаас ирж буй мессеж гэсэн одоо бүр цагтал форматтай тийм хэсэг бас байх болно. За юуны төрөнд хэдүүлээ ерөнхий энергийг харъя. За энэ бол таны одоогийн энерги. Тэгэхээр энэ бол давхар energy check болоод явчихна гэсэн үг. Хэрвээ таны одоо байгаа энерги чинь энэ хүзэртэй одоо миний хэлэх утгуудтай таарч явах юм бол үнэхээр яг зөв группээс сонгосон байна гэсэн үг ээ. За энэ хоёр хүзрийг харахад бол за нэг нь хонь нэг нь бааваар гарч ирсэн. Тэгэхээр надад бол маш ойлгомжтой мессеж харагдаж байна. За яг одоогоор болохоор зэрэг хэдүүлээ арай л дэндүү зөөлөн гэж хэлэхэд багтана. Ерөнхийдөө бусдад өөрийгөө тохируулаад байгаа байдал харагдаж байна. Бусад хүмүүс танаас юу хүсэж байна, тэгээ бусад хүмүүс танд ямар хүлээлт тавиад байна, тэрэнд нь нийцхийн төлөө маш их хичээж байгаа байдлын хоньны хүзэр буруу харж гарч ирснээр харагдаж байна.
Тэгэхээр бусад хүмүүс танаас юу хүсэж байна те, ээж аав нь танаас юу хүсэж байна, нийгэм танаас юу хүсэж байна, найз нөхд нь танаас юу хүлээгээд байна, яг тэрний төлөө л яваад байна гэсэн үг. Энэ донд та өөрөө баг байхгүй. Тэгээд ингэж санагддаг байж магадгүй. Би ингээд бусдад өөрийгөө тааруулсаар агаад сүүл рүүгөө өөрийгөө хинбэ гэдгээ ч мэдгээ болчиход байна гэсэн тийм бодол бас толгойд ч орж ирж иж магадгүй. Бас energy check хэсгийн нэг хэсэг болохоор зэрэг шүү дээ. Надад хэрвээ та сүүлийн үед ноолорон ямар нэгэн хувцас амар сонирхсан бол саяхан ноолорон хувцас бас худалдаж авсан бол заяа. За нөгөө талаас болохоор зэрэг ер нь ийм хоньны дүр зураг орсон тийм уран зургууд байдаг шүү дээ. Тэрэнд бас айгүй их татагдчихсан бол тийм зураг ойрд харсан бол хоньтой ямар нэгэн хүүхэлдэйн кино минь үзчихсэн бол бас энэ групп танд бүр илүү одоо гүнзгий таарах болно. Тэгэхээр ингээд ерөөсөө өөрийнхөө хинбэ гэдгийг жоохон уучраа олгоолоод өөрийнхөө хүчийг ер нь бусдад нэлээд хүсэн сул дорой, ном, тийм мэдрэмжийг энэ хүзэр надад өгч юм л доо. За та олонний дунд яг олонхоо ингээд дагдаг заяа. Та өөрөө юу хүсэж байгааг нь хамаагүй нөгөө хүн нь юу гэж хэлнэ яг тэрийг авиг дагдаг. Жишээлх юм бол та нэг найзтайгаа уулзчихлаа гэж бодоход танаа тэр найз чинь за хоёлаа маргааш уулзах уу нөгөөдөр уулзах уу гэхэд та болохоор зэрэг чишид надад болно. Би хизэнж байсан болно. Дандаа болно. Дандаа л нэг юм амир зөөлөн чихтэй ээлдэг даруу дүр зургийг бусдад аягүй харуулдаг. Тэгээ энэ нь болохоор зэрэг өөрийгөө хамгаалах механизм яваад байгаа. Бусдад ямар нэгэн байдлаар режектлүүлэх үе ч юм уу те бусдаас ямар нэгэн шүүмж сонсох үе гэсэн тэрэнд амар тийм эмзэг байгаад байгаа учраас тэрнээс өөрийгөө хамгаалах гэсэн хамгаалалт явж байна. За хүзрийн мессеж болохоор зэрэг за хонь гэдэг одоо энэ амтнаар болохоор зэрэг гим зэмгүй байдал гэдэг ийм утгыг бол илэрхийлэхийг хүссэн хүзэр байна. За тэгээд мессеж нь юу гэж байгаа вэ гэхлээр зэрэг за өөрийнхөө дотоод хүүхэдтэй холбогдоорой. За ингэж чадах юм бол арай илүү гинтийн, арай илүү юм хөгжилтэй хөнгөн энергийг амьдралдаа оруулж ирэх болно. За тэгээд өөрийнхөө одоо дотор байгаа тэр нэг юм гим зэмгүй байдал те хүүхдэрхэг тэр шинж чанартай өөрийнхөө холбоорой гэсэн мессеж гарсан байна. За тэгээ энэ хүзэр маань буруу харж гарч ирсэн гэхлээр зэрэг ерөнхийдөө бас яг түрүүний миний хэлээд байсан юмнуудтай таарж ийн гэж үзэж байна. Өөрийнхөө хинбэ гэдгийг марцсан байна гэдэг бол өөрийнхөө бас дотоод хүүхэдтэй яг 100% холбогдож чадаагүй нэлээд удсан байгааг харуулж байна. Тэгээ яг жоохон хүүхэд тахтаа юу хүсдэг байсан, ямар хүн болохыг мөрөөддөг байсан. Тэгээ тэрнээсээ одоо бол нэлээд хол явж байгаа. Тэрний ерөөсөө хамгийн гол шалтгаан болохоор зэрэг дандаа бусдад тааруулах гэдэг, дандаа бусдын бодлыг өөрөөсөө урдалт тавиад байгаа тий. За өөрийгөө дандаа бусдын хойно тавьдаг тий. Бусад хүмүүс ээж аав нь юу гэж хэлэх нөө тий, их жах нь юу гэж хэлэх нөө, өөр хүүхэд найз нөхд нь юу гэж хэлэх нөө. Тэр хүмүүсийн одоо шаардлагуудыг, тэр хүмүүсийн хэрэгцээг дандаа өөрийнхөө урд тавьдаг. Нэг талаасаа үнэхээр их сайхан сэтгэл боловч нөгөө талаасаа энэ нь таны өөрийгөө золиослж байгаа золиос болж гарч ирээд байгаа гэсэн. Тэгээ ингэснээрээ болохоор зэрэг нөгөө яг өөрийнхөө жинхэнэ одоо сүнсний зорилгоор ч юм уу амьдрч чадахгүй ингэснээрээ сэтгэл ханамж угаасаа муутай бахан гарцаагүй амьдралын чанар ерөнхийдөө багасж эхэлдэг. За энэ дээр бас зарим хүмүүст нь хамааралтай байж магадгүй гэж бодоод хэлж байгаа шүү. Аюу их өдөр тутамдаа маск хийдэг, маск зүүдэг байгаа харагдаж байна. Тэгээд за маск зүүдэг гэхээр хүмүүс амар тийм сөргөөр ойлгодог аа худалч хоёр нүрт амтан гэсэн тийм юм ерөөсөө биш заяа. Хүн үнэхээр өөрийгөө хамгаалахын төлөө заримдаа аутизмтай учраас ч юм уу те гадаад ертөнцийг маш аюулгүй гэж хүлээж аваад байгаа учраас маск зүүхээс өөр аргагүй байдалд ордог. Тийм учраас дотроо дургуй байсан ч гэсэндээ гаднаа ингээд за тэгээ болноо. За баярлаа тэгээ болно гэдэг дандаа ингэж хэлдэг нэг юм амар зөөлөн хитрхи ном ингээд байгаа байдал ажиглагдаад байна гэсэн үг. Тэгээд энэ нь хүнд ямар мэдрэмж төрүүлдэг вэ? Би бас энийг өөрөө нөгөө амар мэдэрч байна. Би өөрөө бас айгүй их ингэдэг.
Тэгвэл дотроо ямар мэдрэмж төрдөг вэ гэхээр зэрэг нэг л юм буруу байна. Тэг нэг л юм болохгүй байна да. Нэг л юм буруу байгаад байна да. Тэгээд ингээд одоо хүндтэй за болно окей тэгье гэж хэлчихэд дараа нь ингээд гэртээ очиод яг ганцаараа ингээд суугаад мэдрэмжээ мэдрээд үзэнгүүт яг үнэндээ болохгүй байсан. Тэг яг үндэ тийм гэж хэлэх ёсгүй байсан юм дээрээ тийм гэж хэлсэн болно гэж хэлсэн байдаг. Тэнгууд ингээд амар яг өөрөөсөө урвцсан юм шиг мэдрэмж аваад энэ нь ингээд амар тийм тухгүй муухай мэдрэмжийг төрүүлдэг. За хэрвээ иймэрхүү зүйлс өөртөө аягүй их тохиолддог энэ энергийг та нар маань мэдэрдэг бол зөв группээ сонгосон байна гэсэн үг ээ. За тэгээ бас маш их ойлгож байна. Би та хэдтэй үнэхээр relate хийж чадчих байна. За 3 жилийн дараах болохоор зэрэг таны очсон байх энерги чи юу вэ гэхээр зэрэг баава энерги. За баава энерги миний хувьд амар бас онцгой энерги байдаг. Баава энерги болохоор зэрэг нэг юм хамгаалалт, тухтай байдал, хүч чадал зэрэг илэрхийлж өгдөг байхгүй. Тэгэхээр та өөрөө нэг юм баавга болсон юм шиг аль эсвэл яг нэг юм баавга найзтай юм шиг те юу ч болж исэн гэсэн арталт нэг юм том сүрлэг амтан байгаа гэд бодохоор заяа. Нэг юм хүнд аюулгүй мэдрэмж төрнөдөө яг тэр энерги рүү очсон байж чадна гэсэн мессеж гарч ирж байна. Нөгөө талаас бас нэг юм би заавал дуртах хэрэгтэй. Тэр нь юу вэ гэхээр зэрэг одоо ер нь ирээдүйн талаар ингээд уншиж байгаа тохиолдолд нэгдүгээрт бид нар яг одоо байгаа энерги дээр нь суурилсан мессежүүд гарч ирдэг. Одоогоор яг юу манифест хийгээд юм гэдэг нь гарч ирдэг. Энэ удаагийн маань уншлага болохоор зэрэг дээд бие буюу higher self-тэй илүү холбогдсон мессеж болж байгаа. Тэгэхээр 3 жилийн дараах таныг дээд бие буюу higher self нь ямар байгаасаа гэж үсээд байгаа гэхээр зэрэг яг энэ одоо баава энерги байгаа хгүй баава энерги тийм. Тэгэхээр энэ энергид хүрчиж болно хөрөхгүй ч болно тэрийг болохоор зэрэг таны авах дараагийн алхмууд ч бас шийдэж яадаг гэдгийг ойлгоорой. Тэрнээс биш ирээдүй гэдэг зүйл яг ингээд хадан дээр сэлцэн юм шиг бичигдсэн байдаггүй. За тийм байгаа шүү. Тэгэхээр тэрийг хэдүүлээ нэгдүгээр сайн ялгаж салгах хэрэгтэй. Тэг ямар ч байсан одоо higher self буюу дээд би таны том гэгийн сүнс танд юу гэсэд байгаа гэхээр зэрэг энэ нэг юм хитрхи өөрийгөө хойшин тавьсан энэ энергиэс салаад 3 жилийн дараа гэхэд яг юм баавга шиг те өөртөө ихтгэлтэй сүрлэг өөрийнхөөрөө ингээд том хэмжээний зай талбайг эзэлж чаддаг дууга бусдад хүргэдэг те одоо баавгаг бодох юм бол баавга ч ингээ амар чангаар ингэж дуурч чаддаг байгаа шүү дээ тий. Тэгээд эргэн тойрондоо юм амар ауратай гэж ярьдаг шиг тий ингээд ерөөхдөө ой модон дундаа тий хүндлэгдсэн одоо сүртүүлсэн сүртмээр тий ийм юутай байдаг. Presenceтэй байдаг. Presence гэдэг монголоор юу хэлэх юм? Төлөвтэй байдаг гэх юм уу тий. Бусад хүмүүс ингээд өрөөнд орж ирлээ гэж ботход таныг ерөөсөө зүгээр нэг анзаарахгүй мөрөхгүй та орж ирэхдээ угаасаа ингээд нэг юм цаанаасаа юм цээж чинь одоо дэлгээтэй те мөрчний юм дэлгээтэй цэг зогссон тэгээд харц чинь доошоо харсан биш өрөөндөө байгаа хүмүүсийг ажилсан хөдөлгөөн чинь яаруу сандруу биш илүү удаан тайван тогтун юм сүр жавхлантай байгаасаа гэж higher self нь хүсэж байна. Тэгээд угаасаа ч та тийм байх одоо чадaltaй. Тийм өгөгдөлтэй. Зөвхөн яг одоогоор тэрийгэ жоохон доош нь дараад байгаа болохоос биш яг таны дотоод хүн чинь болохоор зэрэг маш хүчрхэг. Үнэхээр тийм ауратай. Бусдыг өөрийнхөө энергид ингэж нэвтрүүлдэг. Та бусдын энергид нэвтрэх биш. Бусдын энергийг та өөртөө нэвтрүүлдэг заяа. Бусад хүмүүс таны энергийг баг холоос ч гэсэндээ ингээд мэдэрч чадхаар бүр тийм сүр чавхлантай байх бүрэн боломжтой байгаа байхгүй. Тэгээ тэр энерги рүү одоо таныг дагуулж байна. Тэгээд 3 жилийн дотор та энэ энергид хүрэх бүрэн боломжтой байна гэсэн үг. За хөдрийн мессеж өгж байгаа вэ гэхэлэр зэрэг за маш хэцүү үед бол гарч ирдэг мессеж гэж байна. Тийм за тэгээд өөрийнхөө үнэн өөрийнхөө ихтгэл үнэмшлийн төлөө зогсох цаг чинь ирсэн байна. Өөрийнхөө хүч чадал болон өөртөө итгэх байдлыг ашиглаж одоо өөрийгөө хамгаалах тэртэл дээр ажиллах хэрэгтэй болсон байна. За тэгээд you are free to roam at will and follow your path буюу та хүссэн үедээ ингээд архираад те өөрийнхөө замаар ингээд явах бүрэн боломжтой.
тийм эрх чөлөөтэй юм шүү гэдгийг сануулсан байж гарч ирсэн байна. Тийм тэгэхээр одоо ингээд нэг юм те жижигхэн айсан туулаа шиг те дуугарч ятсан тийм биш те өөрийнхөө дуу хоолойг айж чичрээдч болтугай хилдэг ийм басан байх болно гэсэн үг. 3 жилийн дараа гэхэд тэр боломж нь 100% бүрэн байна. Та өөрөө ч тэрийг манифест хийж гин. Магадгүй яг ийм энерги хэрэгтэй байгааг ч уусаа мэдэрсэн явж исэн баг. Тэгээд тэрэндээ энэ 3 жилийн хугацаанд бол хүрч чадна гэсэн мессежийг дээд би энэ higher self-ын танд одоо эргэлт буцалтгүйгээр өгч байна. Одоо битгий. Тэгээ одоо өөрийгөө битгий хойшин тавь. Өөрийнхөө хэрэгцээ, өөрийнхөө шаардлагуудыг дандаа нэгт тавьжий. Хэрвээ хүмүүс таны дургу хүргээд байгаа бол тэрийг эвтэйхэн ойлгуулад хэлж бай тий. Аль эсвэл одоо зохих арга хэмжээг авах хэрэгтэй. Тэр нь юу байж болох вэ гэхээр зэрэг зайгаа барих, хэл зураасаа зурах тий гэх мэтчлэн иймэрхүү зүйлс байж болно. За энэ үзрээ төрүүлээд тавьсан байна. За 3 жилийн дараа гэхэд та ажлаа өөрчилсөн байх болно. Одоо хийж байгаа ажлаасаа өөр ажил хийж байх болно гэж гарч ирж байна. За таныг одоогийнхоосоо илүү өндөр хэмжээний илүү эерэг одоо тийм өөрчлөлт рүү болвол ертөнц таныг дагуулж байна. За тэгээд таны сүнсний замнал те таны өөрөө чинь дурах сонирхол за таны уртаа тавиад байгаа тэр зорилгоодынхаа төлөө авах тэр алхмынхаа зүг ингээд өөрчлөлтүүдийг хийх болно. За тийм ч учраас тэр нь болохоор зэрэг ажлын өөрчлөлтөөр илэрч байна. 3 жилийн дараа гэхэд та өөр ажилдаа, өөр мэргэжилтэй сурдаг хүүхдүүдийн маань хувьд бол магадгүй өөр мэргэжилтэй альсвал яг шинэ ажилд орсон байж авах болно гэж гарч ирж байна. За хормой хийцэн байх болно. За 3 жилийн дотор хормой хийцэн байх болно. За хэрвээ ойрын 3 жилийн хугацаанд хормой хийхгүй гэж бодож байгаа бол магадгүй хормой хийх хүнтэйгээ учирчсан байж ах болно. Тэгэхээр хайрын тал дээр бол маш тогтвортой байх болно. За хормой хийцэн хүмүүсийн маань хувьд болохоор зэрэг мэдээж энэ хэрэг одоо амьдрал чинь хайртай хүнтэйгээ илүү одоо бүр юм тогтвортой гүнзгий болсон байх болно гэсэн. За мессежийг нь уншия. Marriage is the union of two souls joined in love, mutual respect. За тэгээд тийм за тэгэхээр зэрэг ерөнхийдөө бол яг шууд утгаараа заавал хурим хийдэггүй маа гэхэд ямар ч байсан гэсэн ингээд ийм хурмаа хийн гэдэг маань өөрөө commitment буюу ямар нэгэн зүйлд ингээд амлалт өгж байгаа тий сэтгэл шулуудж байгаа зүгээр ингээд замаа сонгож байгаа ийм зүйлийн илрэл байдаг. Тэгэхээр ямар ч байсан нэг юм хоёр сүнс нэгдэлд ороод нэг одоо зорилгын зүг ингээд яг хөтлөлтсөн явж байгаа юм шиг тэр мэдрэмж надад төрж байна. Тэгэхээр яг тийм энергид бол оцсон байж чаднаа. Хэдийнэ гэрэлсэн хүмүүс маань ч гэсэндээ ялгаагүй. За заримынх нь хувьд хэрвээ хурмаа хийгээгүйсэн бол эх 3 жилийн хурмаанд хугацаанд хурмаа хийж чадна. Хурмаач хийсэн гэрэлсэн хүмүүс байгаа бол нөхөртөөгөө эсвэл их нэртэйгээ илүү гүн гүнзгий яг нэг зүг рүү харсан жинхэнэ одоо сүнсний нэгдэлд орсон ийм харилцаанд орч чаднаа. За энэ бол танд эргээд маш их хэмжээний нэг юм өөртөө ихтэй байдал, тогтвортой байдлын мэдрэмжийг, аюулгүй байдлын мэдрэмжийг өгөх болно. Тэгээд эдгээр одоо тий шинэ ажилд орж байгаа тий илүү гоё, илүү шинэ ажилд орж байгаа. За тэгээд хайртай хүнтэйгээ яг нэгдэж байгаа энэ байдал маань таныг илүү өөртөө ихтэй, илүү хүчтэй байхад бол бас нэлээдгүй туслалцаа болж өгч чадна гэдгийг бол яг энэ хэмжээс ингэж харуулж байна л да. За одоо болохоор зэрэг бас нэгэн гол хүзэр болох Wisdom United гэдэг оракл хүзэр байгаа. За Wisdom буюу за сэцэн ухаан гэсэн мессеж гарч ирсэн байна. За 3 жилийн дараа гэхэд та маш олон зүйлийг ойлгосон байх болно. Одоогоор танд мэддэхгүй байгаа зүйлсүүд маш олон маш ихээр одоо танд ойлгомжтой болж гарч ирэх болно. За энэ дээр би хүзрийнх нь утгыг номон дээрээс нь бас харж уншия гэж бодож байна. За Wisdom хамгийн сүүлийн хүзэр байсан байна. Хамгийн сүүлийн хүзэр сонирхолтой. За Wisdom is the gift of accumulated knowledge and experience as well as the instinctive knowing present in nature. Look to your elders and teachers for guidance and attune to your wise mind in which holds the truth you seek. За тийм байна. Түрүүний маань хэлсэн юмнуудтай маш сайхан таарж өгч байна. За энэсийг та нар маань өөртөө уншаад магадгүй скриншот хийгээд Google Translate гэнтрээр яг үг болгоныг гоё орчуулж бас болно. За миний зүгээс энэчнээс надад ойлгож байгаа юм юу вэ гэхээр зэрэг та хэд маань 3 жилийн дараа гэхэд нас ахын
сацуу одоо сэцэн ухаан ч маш ихээр одоо зузаарсан байх болно. За энэчнээс надад биш тэ хит хэдэн мессежүүд орж ирж байна. Та 3 жилийн хугацаанд магадгүй одоо маш тийм ухаалаг сэцэн ухаантай хин нэгэнтэй одоо хамтрах тэднээс маш их зөвлөгөө авах тийм зүйл бас болж болно. Энэ донд юу орж болохыг ихлээр зэрэг за коуч мөөч тэ сэтгэл зүйч байж болно. За эсвэл таны амьдралд чинь ямар нэгэн тийм маш одоо мэрэгэн сэцэн ухаантай хүн орж ирнэ. Эсвэл тэр хүнтэй тийм мэрэгэн сэцэн ухаантай хүн амьдралд чинь байдаг бол тэр хүнтэйгээ харилцаагаа илүү сайжруулж тэднээс маш их зүйлсийг суралцах болно. За бас нэг юм нь болохоор зэрэг та хэд маань өөрсдийнхөө зүн савингоор дамжуулж сахиус тэнгэрүүдээсээ ертөнцөөс бурхнаас мессежүүдийг бас авч чаднаа. Ингэснээрээ таны мэрэгэн сэцэн ухаан чинь бас нэлээд их дээшлэх болно. Энэ болохоор зэрэг надад зүгээр нэг юм логикийн за хэлээ сайжруулах ч юм уу, эсвэл математикийн ухаан сайжрах ч юм уу, ямар нэгэн шинэ зүйл суралцах гэхээсээ ч илүүтэйгээр бүр яг одоо амьдралын жижигэн нюансуудыг давж гарах тэ өөрийгөө ангаах эдгийх дээр суурилсан ийм мэдлгүүдийг одоо 3 жилийн хугацаанд маш ихээр хөдөлж авч чадах болно гэдгийг харуулж байгаа хөзөр юм болов уу гэж харж байна. За гэхдээ нөгөө талаас бас нэг юм нь болохоор зэрэг та хэд маань ирэх 3 жилийн хугацаанд мэрэгжил дэвшлүүлэх ямар нэгэн сургалт мургалтанд суух ч юм уу тэ хэрвээ бакалавраа дүүргэсэн болвол мастерт сурах, мастераа дүүргэсэн болвол бас докторийн зэрэг горлох гэх мэтчлэн зүйлсүүд бас болох магадлалтай. Ямар ч байсан нэг юм шин төрлийн одоо мэдлэг тэ сэцэн ухаан тиймэрхүү юмнуудыг хоригдлуулж аавна. Тэгээ энэ маань эргээд таны энэ шинэ ажилд орох ч юм уу шинэ ажил эхлүүлэх энэнд бол бас маш том түлхэц болж чадж байгаа харагдаж байна. Ингээд харахад үштэй манайхаа бүх зүйл хоорондоо уялдаа холбоотой байгаа байхгүй. Одоо тойргоор ярих юм бол би бол яг ингэж тойрж байгаа юм шиг харагдаж байна л да. Одоо байгаа энергиэсээ ингээ гараад ингэнгууд дараагийнх нь энерги болохоор зэрэг яг ийм нэг юм тойрог хэлбэртэй те илүү ингээл ухаантай болоод илүү хүмүүсээс туслалцаа аваад зөвлөгөөнүүд аваад ингээл яалтчгүй ингээл ухамсарын түвшинд амар тэлээл ингэснээрээ болохоор зэрэг ажилчин жуурчлагдвал за тэгэл нөгөө нэг яг нэгдэлд орох хэвээр тэр хүнтэйгээ ороод за ингэж чадсанараа буцаал эргээл айгу хүчтэй болоод за хүчтэй баснараа таны мэрэгэн сэцэн ухаан ч улам илүү тэлээл ингээд нэг юм яг амьдралын юм гоё тойрог урсгалд орж чадхаар байгаа харагдаж байна. Яг нэг vortex-ээс дараагийн vortex руу одоо шилжилт хийх энэ үе нь явж байгаа. Тэгэд дараагийн vortex-ээр ингээд ороод гараа дараагийнхаа одоо амьдралын үе шат руу ингээд оронгууд яг ингээд нэг иймэрхүү юм тойрог маягийн өөрчлөлт ингэж үүсэж энерги чинь тэр чигээрээ шинжлэгдэж чадхаар харагдаж байна 3 жилийн хугацаанд. За өөр нэмэлт мессеж байгаагүй дээр жоохон бясалгаадах юм. Тийм байна. За зургнууд дээрээс мессеж орж ирж байна. За нэгдүгээр болохоор зэрэг за сувд энэ болохоор ингээ хясаа. Тэгээ хясаанд тус сувд байгаа байхгүй юу? Ирэх 3 жилийн хугацаанд та хэд бас нэг жоохон сувдан хэрэглэл сонирхоод үзээрэй. За сувд ингээд айгуу тийм ус энергитэй байдаг. Ус энерги маань эргээд бидний мэлмийн хөөрт зүрт тэгээд зүн савин галт хумсар зэрэгтэй холбогдож идэг зүйл байдаг. Сувд маань бас өөрөө маш эмгтээлэг энергитэй одоо чулуу гэхэд цааш юм дээ тий сувд. Тийм одоо элемент байдаг гэх юм уу да. Тэгэхээр эмгтээлэг энерги дэвшүүлэх энэ төр дээр бас айгүй их тусалж өгдөг. Сувд маань цагаан өнгөтэй болвол цагаан өнгөний сувд бол энергийг айгүй гоё тэнцвэржүүлж цэвэрлэж өгдөг бас ийм хүчтэй байдаг. Тэгэхээр ирээдүйд бас ирэх 3 жилийн хугацаанд гоё сувдан хэрэглэл түлхүү зүгээрээ гэж зөвлөж байна. За энэчнээс бас харахад үштэй те нүдэ хаацсан эмэгтэй харагдаж байна. Та энэ зургийг харах юм бол нүдэ хаацсан тэгсэн хэрнээ одоо энэ мэлмийн хөр титэм хурд нь маш өндөр ажиллагаатай явж байгаа. За тэгээд энэ морь болохоор угаасаа зүгээр хурд хүчийг илэрхийлж байгаа л да. Гэхдээ тэрнээс илүүтэйгээр яг энэ эмэгтэйгийнх нэгээ дүү зургийг харах юм бол та ирэх 3 жилийн хугацаанд яг одоо махан нүдэрээ харж байгаа зүйлс гэхээс илүүтэйгээр өөрийнхөө ухамсараар луужин хийж авах болно. Таны ухамсар юу руу таныг дагуулад байна? Таны далд ухамсарт байгаа зүйлс танд юу хэлээд байна? Тэрийгээ илүү дагсан бас нэлээд юм зүн савин төвтэй ийм жилүүд үргэлжлэх болно гэж гарч ирж байна. За одоо ингээд Oracle хөзрийг ерөнхийдөө мессежүүдээ авч дууссан. Гэхдээ би цааш нь талт хийхгүй шин ингээд тавьчих. За одоо хэдүүлээ тариа хөзөр рүү орно. За тариа хөзрөөсөө би болохоор эхлээд та хэдтэй
За ирээдүгөөс ирж буй захидал гэсэн юм захидал форматтай зүйлийг хийх болно. За тэгэхээр би эхлээд энэ 5 хүзэр дээрээ нэлээд сайхан бясалгаад яг юу хэлэх гээд байгааг нь ойлгосны дараа гараараа захидал бичих болно. Тэгээ тэрийгээ та эдд унших болно. За тэгээ захидлаа биччихэд сайн чанал хийж агаад эргээд болцыг төрүүлж агаарай. За хүзрүүд дээр нь бясалгаад за тэгээд захидлаа бичсэн. За 3 жилийн өмнөх өөртөө тэгэхээр 3 жилийн дараах танаас одоо өөртөж орж ирж байгаа мессеж шүү. Захидал шүү. Төдийгөөс өдий хүртэл олон зүйлийг үзэж туулж насандаа байнгүй хашир болгоомжтой болсон чамдаа энэ өдрийн мэндийг хүргэе. Олон цохилтууд амьдралын том давлгаа бүрийг бор зүрхээрээ зоригтойгоор туулж гарсан чамдаа баяр хүргэе. Амьдрал амаргүй байсныг нь мэднэ. Заримдаа шийтгэлч юм шиг өдрүүдийг чадхаараа туучин өнгөрүүлснийг нь ойлгож байна. Том нулимс бөмбөрөн уурсдаг нь зүрх чинь ямар том бэ гэдгийг л харуулж байгаа юм шүү. Султ ороодоо биш, эсвэл арчаагүй дээч биш юм аа. Одоо энэ бүх зүйлс ард үлдсэн. ертөнц чи бит хоёрын хисаа болсон. Өссөн үедээ нээж чи бит хоёрт л зориулсан сувдыг авахд бэлэн байна. Сайхан ирээдүйд эртээд биш, яг одоо ч хажууд чинь зэрэгцэн оршиж байна гэсэн. За захидал дуусан байна. За саяны миний хэлсэнүүдийг жоохон томгоод үзээрэй. За зарим нэг хэсэг нь бол бас нэлээд зүүн совингоор орж ирсэн зүйлс байгаа. Жишээлбэл яг энэ хамгийн сүүлийн хэсэг нь ертөнц чи бит хоёрын хисаа болсон гэдэг хэсэг заяа. Тэгээ өссөн үедээ нэгээд нэг юм бол чи тортол зориулсан савдыг яг авахд бэлэн болсон байгаа гэд. Тэгэхээр эдгээр хүзэрнүүдээс харж байхад болохоор зэрэг хэдүүлээ ерөнхийдөө сүүлийн үед альсвал бага насндаа ч юм уу ер нь амьдралынхаа ямар нэгэн үед бол бас нэлээдгүй одоо том маш хэцүү даваануудыг туулж гарсан бололтой. За энэ бол бас нэлээдгүй том зүйлс байсан бол надад мэдрэгдэж байна. Үхэл хацаал те одоо юу ч гэдэг нэг тиймэрхүү ингээд айгүй тийм маш хүнд даваануудыг бол туулж гарсан. Тэгээд яг ингэж туулж гарч байхдаа бас хангалттай одоо дэмжлэгтэй байж чадаагүй яг ганцаараа энэ бүхнийг амар туулсан харагдаж байна. За би өөрөө бас амар сэтгэл хөдлөд байна. Тэгээ энэ нь бол мэдээж яриг маш одоо хэцүү үедээ үнэхээр хэцүү амьдрал яг юм шийтгэл шиг тэ энэ ертөнц гэдэг нь нэг юм одоо өөрөө чинь байх ёсгүй газар ч юм шиг гэж санагддаг тийм гიშгэх газар олдохгүй байгаа юм шиг санагддаг байсан байж магадгүй тийм үеуд байсан байж магадгүй тэгээ тэрийг яг одоо бол ингээд ард нь гарцсан тийм маш их ганцаардчихсэн тийм үед бол байсан байна. За тэгээ 3 жилийн дараах та өөртөө болохоор юу ч хэлээд байгаа ихлээр зэрэг энэ бүхэн ард үлдсэн. Одоо ерөөсөө зүгээр тэрнээс хамгаагдах эдгээгдэх тэр алхмуудлуулсан одоо туулах хэвээр тэр хэцүү зүйлүүдээ ерөнхийдөө туулаад гараад дууссан. Одоо болохоор зэрэг анаагдаж эдгээгдээд тэр хүсээд байдаг мөрөөдөд байдаг тэр амьдралдаа одоо хүрэхэд бол маш ойрхон болсон. Гэтэ угаасаа тэр ирээдүйд танаас нэг тийм амар хол бол байгаагүй. Зүгээр яг нөгөө перспектив буюу амьдралыг харах өнцгөө ингээд өөрчлөөд тэ. За гэхдээ тэр бол одоо хэлэхэд амар амархан л та. Зүгээр л харах өнцгөө өөрчлөлтөө гэж хэлэх бол амар учир дутагдaltaй байдаг. Гэхдээ таад маань хувьд бол тэр хүсэж байгаа гоё ирээдүй тэ ялангуяа ингээд нэг юм сэтгэл амар амгалан баах амьдралдаа зүгээр сэтгэл ханамжтай байх, амьдралын чанар ерөнхийдөө өндөр байхыг аягүй их хүсдэг те нэг тийм амар амгалан хайрын энергийг маш их хүсэж мөрөөддөг. Гэхдээ тэр нь бол бүр танаас хизээж тийм амар хол байгаагүй. Хичнээн олон хэцүү зүйлсүүд тохиолдсон ч гэсэндээ энэ ирээдүй үргэлж тантай ингээд яг зэрэгцээд хажууд чинь оршиж чадчихсан. Одоо болохоор зэрэг ерөөсөө зүгээр тэр энерги өөрийнхөө одоо байгаа энергийг тэр энерги рүүгээ шилжүүлээд өөрийнхөө хүчийг өөртөө эргүүлэн авснаар яг тэр төлөвтэй бол очиж чаднаа. Тэгээ одоо яг ингээ хэлэхэд амар абстракт те нэг юм юу яриад байгааг нь мэддэхгүй яаж тэр чи хийх юм гэсэн тийм бодлоод орж ирж магадгүй. Гэхдээ та хэд маань ирэх 3 жилийн хугацаанд үнэхээр одоо өөрийнхөө ухамсарыг тэлж те оюун ухааны хувьд маш их хөгжих учраас энэ одоо тэнцэтгэлийн гаргалгааг бол таад маань
өлхөн гаргаад ирч чаднаа. Тэгээ багаар ингээд альва зүйлс те нэг юм байх ёстой байрнуудаа ороод та өөрийнхөө ертөнцийн нэг хэсэг те өөрийнхөө ертөнцийн эзлэх тэр байсуур бол гайхалтайгаар олж чаднаа. За ингэснээрээ болохоор удаан хугацаанд өсөж мөрөөдчихсэн тэр зүйлсүүдээ бол хийж чадна. За тэгээд хамгийн гол зүйл нь болохоор нэг тийм амар амгалангийн мэдрэмжинд бол очиж чаднаа. Тэгээ яалтчгүй маш цанхах үзэр гарч ирсэн гэхлээр үнэхээр том даваануудыг амжилттай давж гарч чадсан байна. Гэхдээ эндээс бас үлдэгдэл юмнууд байгаа гэдгийг ирээдүйн та өөртөө сануулж хэлээд байгаа байхгүй. Тэгээ ингээд ийм сэтгэлийн шарах иймэрхүү юмнууд бол яалтчгүй үлдсэн. Тэгээ энийг 3 жилийн хугацаанд хэдий ч нэ анагааж идгэж чадна, төдий ч нэ өөрийнхөө тэр мөрөөдөд байгаа амьдралтаа ойртож тэрийг өөрийн болгож авч чадж байгаа харагдаж байна. За тэгээд тэр хясаа сувд гэдээ яриад байсан нь бол ерөөсөө энэтэй холбоотой. ертөнцийн нь өөрөө хясаа гэхэлэр зүгээр англи хэлээр the world is your oyster гэж ярьдаг шүү дээ. Ингээ нэг юм тавган дээр тавьсан хясаа шиг тэрийг зүгээр л онгоолгоол дотроос нь тэр сувдыг авах ч юм уу хүссэн бүхнийг хийж болох нэг тийм амар гоё бэлэг ч юм уу те нэг тиймэрхүү мэдрэмжийг өгöd байгаа. Тэгэхээр амьдрал бол шийтгэл биш, энэ нь бэлэг юм аа гэсэн гол санааг л танд өгöd байгаа. Тэгээд амьдралдаа юу ч хийж болно, юу ч бүтээж болно, юу ч оруулж болно, юу ч гаргаж болно. Та өөрөө амьдралынхаа дизайнер нь, та өөрийнхөө амьдралын босс нь юм аа гэдгээ мэдэрч ухаарч тэрнтэйгээ ингээд интеграц хийх айгуу чухал байгаа. Яг тэр төлөв байдлаас амьдрах айгуу чухал байгаа харагдаж байна. Тийм. За хитрхи абстракт байсан бол уучлаарай. Гэхдээ энийг яг ойлгож байгаа хүмүүс нь би ойлгож байгаа гэж бодож байна. Тийм ч хэцүү санагдахгүй байхаа гэж бодож байна. Ер нь бол гадаад ертөнцийн хувьд танд ирэх тэр том цохилтууд хэсэгтэй дууссан. За амьдралын том шалгалтууд бол ерөнхийдөө ингээл амьдралын туршид болж идэг. Гэхдээ ер нь бол за шуудхан хэлэхэд надад тийм үеийн үрийн холбоос айгүй их мэдрэгдээд байгаа хгүй. Тэгэхээр энэ маань хүүхэд настай холбоотой те би бүр нэлээд гүнзгийгээр ярих юм бол яг би нээлттэй уншихаараа бас хамаагүй ингэж ярьдаггүй. Гэхдээ энэ удаадаа та хэдтэй зориулаад ярьчих гэж бодож байна. Бага наснда магадгүй ээж ааваа ч юм уу эсвэл аль нэгийг нь алдчихсэндээ нэг юм амар тийм том хэмжээний хагацал, том хэмжээний өстой үнэхээр төсөөлөөгүй байсан юм цохилтууд, өвчин зовлон, иймэрхүү юмнууд айгүй их амьдралын ихэнх үед нь орж ирсэн харагдаад байгаа хгүй. Бага наснд нь ч юм уу, залуу наснд нь айгүй их орж ирсэн. Тэгээ ингээд энээсээ болоод ингээд амьдрал гэдэг чинь ерөөсөө амар тийм аюултай юм байдгийм байна. Тэгээ хизээж ямар ч цохилт орж ирж магадгүй гэдэгт ингээд үргэлж бэлэн байдаг болцсон. Яг тийм төлөв байдал амар хүчтэй ажиглагдаж байгаа хгүй. Нилээн хүнд инээрэг тэгээд та хэдэд маань бас хүнд санагдаж байгаа бол уучлаарай. Гэхдээ сайн мэдээ нь энэ 3 жилийн дараах та өөртөө юу хэлээд байгаа гэхээр зэрэг тэр нөгөө нэг юм за юу ч болж магадгүй гэж бодсон тэр айцын байдлаас хэдүүлээ гарцсан байгаа харагдаж байна. Тэгээд энэ анханасаа ингээд юу гэдэг айгуу тийм даруй төлөв байсан ч юм уу айгуу тийм дуу хоолойгоо юм намсгаж бусдад ингэж тааруулж амьдарч ирсний маань бас нэг том шалтгаан болвол амьдралд нь маш том цохилтууд орж ирж таныг үнэхээр юм номхруулсан ч юм уу нэг тиймэрхүү бас юм болж исэн байгаа харагдаад байгаа хгүй. Тэгээд ингээд нас явахын хэрээр ч юм уу таны оюун санаа тэр нөгөө ухамсарч ингэж дэлхийн хэрээр та ирэх 3 жилийн хугацаанд бол за амьдрал гэдэг чинь заавал тийм аюултай байдаггүй байна гэдгийг айгүй их ойлгоно. Тэгэнгүүт нөгөө нэг юм айдсныхаа энергинээс гараад ирэхээр зэрэг танд асар их хэмжээний боломж бололцоо бүр ингээд цааш нь ертөнц нэгдэж гарч ирээд байгаа байхгүй. Тэгэд ингэснээрээ ерөнхийдөө болвол би ингээл байнга ингээл аагаал байгаад иж болохгүй маань гэж бодсондоо ч тэр юм уу ажиллаач гэсэн өөрчлөлт хормооч гэсэндээ хийгээл ингээл actually би ингээд тоглож болох юм байна гэсэн ийм мэдрэмж рүү очихоор харагдаж байна. Айгүй тийм хөнгөн энерги л очихоор харагдаж байна. Гэхдээ энд бас яг одоогоор 100% дуусаагүй байгаа сэтгэлийн шарахтай тиймэрхүү юмнууд явж байгаа. Тэдгээрийгээ доошоо аль болох дарахгүйгээр гарч ирэх болгонд нь ингээд хүлээж аваад тэр мэдрэгдэх гээд байгаа тэр мэдрэмжүүдийг ингээд мэдрээд биеэрээ уурсгаад тэгээд энергиасаа ингээд гаргаад ингэж
ажиллах хэрэгтэй шүү. Тэрнээс үүш ингээл нэг жоохон айц мэдрэгдэнгууд тэрийг доош нь дараал ч юм уу те жоохон уйлах гингууд доош нь дараал ингээд байхгүй таны хувьд эхлээд маш их хэмжээний юм нөгөө purge буюу тэр муухай мэдрэмжүүдийг энергиэсээ гаргаж явуулах шаардлагатай байгаа харагдаж байна. Тэгэж чадах юм бол ерөнхийдөө бол амьдрал таны зөвхөн тоглоомын талбар болж хувирах боломжтой байна. 3 жилийн хугацаанд ингэснээрээ та амьдралыг тийм амар хүнд хэцүүгээр болгохоо болоод тэгээ илүү хөгжилтэй байгаад нээлттэй байгаад ийм ч гоё юм хийж үзье, тийм ч гоё юм хийж үзье гэд эргээд нөгөө нэг дотоод хүүхэдтэйгээ илүү холбогдоод тэ амьдралыг нэг юм амар хэцүү том муухай шийтгэл биш зүгээр л нэг юм тоглоомын талбар гоё зүйл гэж хүлээж авах юм орон зайтай болж байгаа харагдаж байна. Тэгээ энэ бол маш том өөрчлөлт юм аа. Маш том өөрчлөлт. Энийг зарим хүмүүс насаараа хийж чаддаггүй юм аа манайхаа. Байнгын нөгөө айцсан дундаа басаар агаад нас нөхчдөг хүмүүс бас зөндөө байгаа. Тэгэхээр та хэдийн маань хувьд бол энэ өөрчлөлтөнд бэлэн болсон байгаа харагдаж байна. За 3 хүзэр татъя. За дахиад 3 of swords. За тэгээд Hierophant болон 5 of swords бүгдээрээ буруу харж гарч ирсэн байна. За би ерөнхийдөө хитрхи олон хүзрүүд буруу харж гарч ирээд байгаа бол эргүүлж харуулдаг байгаа. За тэгэхээр тийм энэ хараа нөгөө нэг зүрхний сэтгэлийн шархлал мархлалыг чиг ярьж байна. За энэ 3 хүзэр ямар ч учиртай гэхэлэр зэрэг та яг одоогоос ямар алхмуудыг авбал өөрийнхөө энэ гайхалтай хүчтэй тэр хэсэг рүү очиж чадах вэ гэдэг хэлж байгаа. Тэгэхээр за нэгдүгээр болохоор зэрэг түрүүний миний дөнгөж сая ярьсан юмыг тавтан хэлж байна. Сэтгэлийн шархтайгаа нүүр тулах хэрэгтэй. Ерөөсөө сэтгэлийн шархаасаа зүхтаах хэрэггүй. Үнэхээр одоо удаан хугацаанд хомдлогдсон тийм сэтгэлийн шарах юм байгаа бол тэрийг сэтгэл зүйчтэйч болтгоо ингээд ярилцаад тэрийг ингээд процесс хийх хэрэгтэй. Одоо та том болсон учраас багтаа процесс хийж чадаагүй маа. Одоо процесс хийх юм бол шал өөр болдог. Тэр одоо асуудал, тэр том сэтгэлийн шарахыг үүсгэсэн том цохилтуудыг илүү хүлээж авах орон зайтай болцсон байдаг аахгүй том болсон хүн чинь. Тэгэхээр тиймэрхүү байдлаар энэ сэтгэлийн шарахыг энэ сайхан процесслоод өөрийнхөө энэ ауранаас ингээд энергийн юм бөмбөлгөөсөө гаргаж хаях юмнууд аягүй их байна. Тэхийн тулд нэлээд сайхан уйлах хэрэгтэй, орилох хэрэгтэй хийхийг хүсэж байгаа бүх юмнуудаа сайн хийгээд ингэснээр л тэр энергийг гарган явуулдаг. Доош нь дараад ах тусам л тэр чинь идэ буглаашаа буглараад байгаад байдаг шүү. За Hierophant гарч ирсэн. Hierophant гарч ирсэн гэхэлэр зэрэг надад юуг сануулж ийнэ гэхэлэр зэрэг өөртөө хоримлах. За энэ дээр бас wedding гарч ирсэн шүү дээ. Хорим гэдэг хөзөр гарч ирсэн. Хорим болон энэ Hierophant хоёр хоорондоо нэгт холбоотой байдаг. Hierophant-ыг бас зарим хүмүүс хорим гэж тайлагч тохиолдлууд байдаг. Гол юм нь болохоор зэрэг commitment буюу ямар нэгэн зүйлд бүхний зориулах, ямар нэгэн зүйлд сэтгэл шулуудах тий. Тэгэхээр та өөртөө хоримлох хэрэгтэй байна. За тэр нь юу гэсэн утгатай вэ гэхэлэр зэрэг өөртөө үнэнч байх, өөрийгөө сонсох, өөрийгөө нэгдүгээр тавих, өөртөө маш юм гоё нэгт холбоотой болох, өөрийнхөө талд зогсох, өөрийгөө хамгаалах, өөрийгөө хайрлах, яг өөртөө 100% тий заяаны ханчин танд ямар одоо мэдрэмжүүдийг өгж, яаж таныг талд зогсож, яаж таныг бусдаас хамгаалж, яаж таныг хайрлаж, яаж таныг хүндэтгэх ёстой. Яг тэр хүндэтгэл, хайр, хамгаалалт тэр бүх зүйлээ өөртөө өгөх хэрэгтэй байна. Өөрийгөө нэгдүгээрт тавиа. Ерөөсөө энэ бүр амар чухал байна. Тэгэхээр та хэн нэгэнтэй хоримлах гэхээсээ урьдчилаад өөртөө хоримлах хэрэгтэй. Ерөөсөө юу ч болж исэн гэсэн би чиний талд өтөлсөн ч өвдсөн ч би чиний талд second ten гэж ярьдаг шүү дээ. Туранхай байсан ч бүдүүн байсан ч би чиний талд, арчаатай байсан ч арчаагүй байсан ч би чиний талд гэдэг бүр яг өөрийнхөө 100% арт тал болох хэрэгтэй. Яг тэгвэл яг үнийг хэлэхэд явж бид нэр хинтээ авсанд ордог вэ гэхэлэр өөртөө л авсанд ордог тийм үү? Яг тэрийг амар сайн ухамсарлаад өөртөө маш үнэнч байх хэрэгтэй. Өөрийнхөө талд бат зогсох хэрэгтэй. Болж байна. За би энэ мессежнүүдийг бүгднийг та нартайгаа хамт өөрөө бас хүлээж авч байгаа шүү. Маш үзэсгэлэнтэй гоё мессеж гарч ирлээ гэж би бол хувьдаа үзэж байна. За тэгээд 5 of swords 5 сэлэн. За энэ хугацаанд, энэ 3 жилийн хугацаанд өөртөө маш зүйлэн ханднаа.
өөрийгөө шүүхгүй, өөрийгөө ямар нэгэн байдлаар буруутгахгүй, буруу шахахгүй, шүүхгүй, өөрийгөө зовоохгүй, өөртөө муухай үг хэлэхгүй. Яг гэвэл танд энэ яг одоо маш чухал байна. Танд юу хамгийн чухал байгаа гэхээр та аюулгүй мэдрэмжийг мэдрэх нь маш чухал байна. Тэгжээж энэ өөрийнхөө эрч хүчийг буцааж сэргээж аавна. Тэгжээж өөрийнхөө хүч чадлыг буцааж сэргээж аавна. Тэгэхгүй яг ертөнц гэдэг чинь аюултай хизээж одоо цохилт орж ирж магадгүй юу ч болж магадгүй гэсэн юм айцтай яваад ах юм бол яг 100% өөрийнхөө амьдарч угаасаа хүн чадахгүй. Тэхийн тулд яах вэ гэхээр зэрэг ерөөсөө та өөрөө өөртөөгөө байхдаа маш юм аюулгүй мэдрэмжийг авдаг байх хэвээр. Яаж тэгэх вэ гэхээр зэрэг юу ч болж исэн гэсэн өөрөө ямар ч алдаа гаргасан гэсэн яаж ч одоо бусдын хэлдгээр урам хугармаар юм хийсэн ч байсан гэсэндээ өөрийнхөө талд бат цогсох. За түүнд юу орох вэ гэхээр зэрэг өөртөө зөөлөн хандах орж ийна. Өөрийгөө маш зөөлөн хайрлах хэрэгтэй байна. Эхлээд өөртөө инэрэнгуй хандах хэрэгтэй байна. Яг л нэг юм нэлэх хүүхдтэйгээ харьцаж байгаа юм шигээр өөртөө харьцах хэрэгтэй байна. Яг гэвэл шуудан хэлэхэд 2 дугаар группийн маань бага насндаа яг тэр мэдрэмжийг хангалттай авч чадаагүй байх магадлалтай. Тийм. Тэгэхээр одоо бид нар өөрсдөө том болсон юм чинь, одоо бид нар юмны наадах цаатыг ойлгодог болсон юм чинь, тийм хайрыг одоо нөхцөлгүй хайрыг өөртөө өгөх гэж хичээх хэрэгтэй. За 3 жилийн хугацаанд энэ дээрээ маш сайн анхаарч чадах юм бол өөрийн ирэхгүй энэ айдас жаалга болоод дотроос нь таны баавга гарч ирэх болно. Өөртөө итгэлтэй, аавраатай. Дуу хоолойгоо бусдад хүргэж чаддаг, өөрийгөө хамгаалж чаддаг, өөрийнхөө итгэл үнэмшил, өөрийнхөө талд бат зогсож чаддаг энэ баавга угаасаа таны дотор байдаг. Үргэлж байсаарч ирсэн. Зүгээр л нэг жоохон айдас те амьдралдаа үтсэн том зүйлүүдээс болоод татвшаага нуугдсан байна. Тэрийг одоо гаргаж ирэхийн тулд өөртөө аюулгүй орчин бүрдүүлэх хэрэгтэй байна. За ийм гайхалтай мессеж гарч ирлээ. Нэлээд гүнзгий мессеж боллоо. Заримдаа жоохон абстракт байлаа. Гэхдээ гол өгстой мессежийг тань бүхэндээ өгч чадсан гэж би найдаж байна. За одоо болохоор зэрэг би нэмэлт хэсэг рүү орноо. За нэмэлт хэсгээрээ болохоор зэрэг хэдүүлээ илүү хурцндаа буусан илүү бодтой мессежүүдийг авах гэж хичээх болно. За танид гэрлэх хүн болон таны шинээр одоо ажиллах тэр ажлыг ч харж өгнө. Энэ хоёр дээр ямар мэдээлэлүүд ирж байна. За тийм мэдээж хэрэг сахиусын нэмэлт зөвлөгөөг авч өгөх болно. За нэмэлт хэсгийг заавал авах гэдэг шаардлага бол байхгүй. Гэхдээ үнэхээр танд энэ мессеж маш гайхалтай таарсан, таны сэтгэл хөдлөсөн, үнэхээр сүнсэнд чи ямар нэг юмыг сэрэж чадсан юм шиг санагдаж байгаа бол бас нэмэлт хэсгийг аваад үзэх юм бол сонирхолтой мессежүүд гарч ирэх магадлалтай. За тэгээ нэмэлт авсан ч бай, аваагүй ч бай, энэ хүртэл үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. Томоос том амжилтыг хүсье. За тэгээ subscribe дарж өгөөрэй. Дараагийн бичлэгээр уулзцаа бүгдээрээ баярлалаа. За 3 дугаар группийн маань уншлагатай тавтай морил. За та хэдтэй одоогоос 3 жилийн дараах энергийг нь уншиж өгөхөд бэлэн болсон байна. За энэ удаагийн маань уншлага болохоор зэрэг нэлээд сонирхолтой болж байгаа. Би өмнө нь хийж үзэж байгаагүй юм үзэж байна. Тэр нь юу вэ гэхээр зэрэг за эхлээд хэдүүлээ Oracle хөзрөөрөө ерөнхий мессежүүдийг авна. За би аль болох цөөхөн хөзөр гаргаж ирж байгаа. Гэхдээ нэг хөзөр дээр нэлээдгүй бас цаг хугацааг зарцуулаад олон мессежүүдийг авах гэж хичээх болно. Нэлээд гүнзгий ярина. За тэгээд 2 дугаар хэсэг дээр болохоор зэрэг хэдүүлээ ирээдүгээс загтал хүлээж авах байгаа. За би хэдэн хөзөр татаад тэр хөзөр дээрээ бяцлагж агаад та нартаа зориулж загтал бичээд тэрийг уншиж өгөөд дараа нь тухайн хөзөрнүүдийг та нартаа тайлбарлаж өгөх болно. За тэгээд хамгийн сүүлийн 3 дугаар хэсэг дээр болохоор зэрэг хэдүүлээ. За яг одоо өнөөдрөөс ахуулаад авч болох алхмуудыг харах болно. За тэгээд нэмэлт хэсгийг болохоор зэрэг ямар хуу асуултууд асуух вэ гэдгээ одоо ингээд нөгөө хөзөрнүүдэд дийлгэж харсныхаа дараа шийдэх болно. Та нарт маань яг ямар мэдээлэл авах нь хамгийн чухал вэ гэдгийг зүүн савнгаараа мэдэрч агаад нэмэлт хэсгийг хийж өгөх болно. За тэгэхээр одоо юуны түрүүнд хэдүүлээ. Одоо байгаа энергийг нь харъя. За халим гарч ирсэн. За энэ бол давхар energy check болоод явчихж байгаа. Та эдийн энергийг шалгаж байгаа гэсэн хэрвээ энэ хөзөр дээр ярьсан мессежнүүд энерги нь тантай таарч байгаа бол та ялцчгүй зөв группээс сонгосон байна гэсэн үг. Хэрвээ таарахгүй хам бол нөгөө хоёр группийн яг энэ energy check буюу хамгийн ихний хэсгийг сонсоод үзээрэй. За энэ дээр болохоор зэрэг та хэд дээр маань халим гарч ирсэн communication буюу харилцаа холбоо гэдэг хөзөр буруу харж гарч ирсэн.
За та хэд маань бусадтай харилцах тал дээр ямар нэгэн байдлаар жоохон алдаатай эсвэл асуудалтай байгаад байна. За бусадтай харилцахад жоохон хэцүү, бусадтай за одоо яг анхаарлаа хандуулаарай. За би шууд хэдэмнүүд лист хийгээд явлаа. Та өөрийгөө найзгүй гэж боддог. Эсвэл найзууд багтай гэж боддог. За та өөрийгөө бусдад ойлгуулж чаддгүй гэж боддог. За та өөрийгөө муухай, дуутай, хоолойтой гэж боддог. За та өгнүүдийг оновчтой хэлж чаддаггүй гэж боддог өөрийгөө заяа. За нөгөө талаас болохоор зэрэг та бусадтай ер нь холбоо харилцахад айгүй хэцүү байдаг. Тийм учраас өөрийгөө ичимхий, аль эсвэл хэтэрхий задгаан амтай гэж дүгнэдэг. За эдгээр мессежүүд хэрвээ танд таарч ах юм бол та золттой зөв группээ сонгосон байна гэсэн үг. За хүзрийн мессеж маань юу гэж байгаа вэ гэхлээр зэрэг бусадтай та заавал логик тархинасаа гэхээсээ илүүтэйгээр зүрхнээсээ харьцдаг байх хэрэгтэй. За тэгээд хайртай хүмүүстэйгээ холбогдоход садаа болдог зүйлс дээр гүр барьж өгөөрэй. За өөрийнхөө үннийг сэтгэл хөдлөлтөөр, хүчтэйгээр за тэгээд бас vulnerable гэхээр зэрэг одоо тийм нүцгнээр нь хэлэх ёстой шүү. Тэр нь маш чухал байх болно гэдгийг сануулсан ийм хөзөр гарч ирсэн байгаа байхгүй. Тийм. Тэгэхээр хэдүүлээ ерөнхийдөө бол яг энэ тал дээр бас өөрчлөлт хийх гээд байна. Ирэх 3 жилийн хугацаанд. За тэгээд та бас бусдыг одоо хүмүүсийг амар хэцүү гэж боддог байж магадгүй. Одоо хүмүүс гэдэг чинь амар хэцүү юм бэ те. Би хүмүүсийг ойлгохгүй байна гэдэг ч юм уу те. Хүмүүст ер нь дургу I don't like people гэж хүмүүс амар ярьдаг шүү дээ. Би олон нийттэй дургу би ингээд юу ах дургу хүмүүс амар тэнэгч гэдэг юм уу. Ер нь л ингээд нэг юм хүмүүс гэдэг ойлголтын дээр маш юм сөрөг хандлагатай. Тэгээ бусдтай харилцахад жоохон хүндрэлтэй байдаг. Тэрэн дээр их асуудал гардаг. Тийм бол та яг зөв группээ сонгосон байна. За халим дээр би жоохон бясалгаадах юм. За халим бол маш том тэгснэ хөвгтэй амтан. Далай дотор байдаг. За энэ бол тэгэхээр даалт ухамсарт байдаг одоо ихтгэл үнэмшил юмтай холбоотой ээжийн асуудлуудтай холбоотой гэж магадгүй та бүхэн ээжтэйгээ ямар нэгэн байдлаар жоохон асуудалтай байж магадгүй эсвэл ээжийн үүрэг гүйцэтгэдэг байсан гэр бүлийн хин нэг гишүүн те жоохон асуудалтай 100% ойлголцож чаддаггүй муудалцдаг ч юм уу бас тийм байх талтай. Тэгээ тэрнээс улбалаа даалт ухамсарт нь нилээдгүй бас жоохон худал итгэл үнэмшил юмнууд жоохон суудсан байгаа. Кодчлал явагдаж байгаа харагдаж байна. Халимны дуу гэж та нар сонсч байсан уу? Whale sounds гэдэг YouTube-ээс хаагаад үзээрэй заяа. Халимнууд амар тийм үзэсгэлэнтэй дуу гаргадаг сүрдмээр амар. Тэгэд харилцаа холбоон дээр та нарын маань гаргаад байгаа гол алдаа юу вэ гэхэлэр зэрэг бусадтай заавал бид нэр ингээл нэг юм оновчтой үг яриад, цэгцтэй яриад, тод дуурал ингэж биш зүрхээрээ холбогдож чаддаг энергиэрээ бид нар хүмүүстэй өдөр болгон ярилцж байдаг харцаараа зүгээр байгаа байдлаараа тий энергиэрээ бид нар хүмүүстэй маш их харилцж байдаг. Тэрэн дээр нээлттэй болцсон байхад таны дуу хоолой ямар байх, таны ямар үг сонгож хэрэглэх тий нэг амар хамааралгүй болчдөг. Яг л хүний дууны өнгө мөнгөнд хүмүүс тэртээ тэргүй амар хурдан тасчдаг хгүй тий нэг инээдтэй хоолойтой одоо жишээлбэл зүгээр эрэгтэй хүн байлаа гэж бодоход амар тийм эмгтээлэг хоолойтой эрэгтэй хүмүүс байдаг штэ. Тэрнээсээ тэр хүн ичдэг байж болно заяа. Гэхдээ яг үнийг хэлэхэд тэр яриагийн нэг 10 минут сонсвол хүн тасчдаг. Тийм болохоор яг үндэ нэг тэгж тэрнээс санаа зовоод ичээд байх чинь байхгүй. Эсэргээрээ эмгтэй хүн мөртлөө амар бүдүүн хоолойтой тэрнээсээ санаа зовдөг байлаа гэж бодоход 10 минут таны яриаг хүн сонслоо тэгээл тасчин. Тиймэрхүү юм ерөөсөө тийм амар гүйхэн түвшний юмнуудаа санаа зовох хэрэггүй байгаа байхгүй болно. За 3 жилийн дараа очих таны энерги гэсэн чинь armadillo гэдэг хөзөр гарч ирсэн. За энэ нэг юм бөөрийнхээ болдог амтан шүү дээ тий. Хуягтай, хатуу хуягтай. Шоргоолд түжиддэг хөөрхөн амтан байдаг. За мессеж нь болохоор зэрэг за үгүй гэж хэл сурах хэрэгтэй байна. Өөрийнхөө тэр өгсөд байгаа бодоод байгаа гайхалтай ирээдүг рүү очихын тулд өөрийгөө хамгаалах хэрэгтэй. За тэр хамгаалтанд донд бусдад үгүй гэж хэлэх ч гэсэндээ орж ийна гэсэн мессеж орж ирж байна. За би энэ ч юу харж байна гэхээр 3 жилийн дараа гэхэд та
татгалзал гэдэг зүйлийг мастер хийсэн байх болно. FOMO гэдэг зүйлийг ерөөсөө мэдрэхээ болно. FOMO гэдэг нөгөө fear of missing out буюу ямар нэг юмнаас хоцрохоос айгаад байдаг тэр айц байдаг шүү дээ, тий. Одоо жишээлх юм бол хүмүүс ингээд аялж байгааг хараад ёо аялхамс ингээд бодвол хүмүүс нэг гоё юм авсан байгааг хараад тэрийг ахамс ингээд боддог. Хүмүүс найзуудтай байгааг хараад ёо олон найзуудтай болох юмсан ингээд боддог ч юм уу. Юм болгоноос ингээд хоцрохгүй байхыг хичээдэг тэр байдлаас бүрэн дуран гарсан байх болно гэж хэлж байна. За тэгээ би энэ дээр нэг тайлбарыг заавал өгөх ёстой. Тэр нь юу вэ гэхээр зэрэг ирээдүг гэдэг зүйл чулуун дээр сэлцсэн юм шиг байдаггүй. Ирээдүг гэдэг маань олон хувилбар байдаг. Тэгээ өнөөдөр бид нэр яг ямар үйл хөдлөл авч байгаа, тэг ямар энерги рүү шилжиж очиж байгаа, ямар энергийг сонгож байгаас шалтгаалаад тэр олон хувилбаруудын айл нэг рүү явдгаа. За өнөөдрийн миний энэ 3 жилийн дараах гэд байгаа хувилбар болохоор зэрэг таны дээд бие буюу higher self-аас ирж буй зөвлөж буй хамгийн танд тохирсон таны хамгийн одоо 3 жилийн дотор хүрэх болцоотой боломжтой тэр хувилбарыг асууж байгаа юм шүү. За тэгээд тэрний үр дүн нь юу гэж одоо дээд бие буюу таны higher self хэлж байгаа вэ гэхээр зэрэг тийм үгүй гэж хэлж сурсан байх болно. Та бусдаас дутуугийн мэдрэмж юусаа авахаа болсон байх болно гэдгийг онцолж хэлж байна. За тэгээ бусад хүчрүүдэд нэхэр зэрэг илүү их мэдээлэлүүд орж ирэх болно. За эхлээд daily guidance-аа сөхөж харъя. Та entrepreneur басан байх болно 3 жилийн дараа. Танд бол ингээд өөртөө ажиллах айгүй зөгтөг төрлийн хүн байна л да. Заавал ингээд ямар нэгэн том компанид ороод удаан хугацаанд ажиллаад тий удирдлагын түвшинлөө матсна гэхээсээ илүү та өөрөө бизнесээ хийгээд те доороо хүмүүсийг ажилд авч маад ингээд явах нь бол танд илүү зөгтөг. Эсвэл 3 жилийн дараа гэхэд илүү зөгтөг болсон байна. Тэгээ та тэрийг өөрөө мэдрээд ямар нэгэн байдлаар өөрийнхөө бизнес те тим юм эхлүүлнэ. Ингэснээрээ та илүү эрхчлөөтэй, илүү цаг зайтай өөрийнхөө цагийг яаж одоо нэг зохицуулахаа өөрөө шийддэг. За тэгээд мөн дээрээс нь одоо creativity буюу бүтээлч байдал чинь маш их нэмэгдсэн байх болно. Энэ хүзрийг ингээ харах юм бол хувилгаан хүртний энерги надад шууд мэдрэгдэж байна. Гал за тэгээ улбар шар өнгө зэрэг нь тэгэхээр хувилгаан хүрт маань болохоор зэрэг бидний үйлчлэлийн хүрт байдаг. Нөгөө талаас одоо бидний бүтээлч цэцгэлгээ урлаглаг байдал тиймэрхүү юмнуудыг авч явдаг байхгүй. Тэгэхээр 3 жилийн дараа гэхэд та хэд маань бол нэлээд одоо хувилгаан хүр дээр амьдарч явах болно. Маш бүтээлч байх болно. Олон зүйлийг гараасаа гаргаж олон зүйлийг бүтээсэн тий өөрийгөө илэрхийлсэн одоо бизнесээрээ ч юм уу тий хийж байгаа ажлаараа өөрийгөө илэрхийлсэн ийм байдалтай байх болно. За Angel of Abundance дээр болохоор moonlighting гэдэг хөзөр гарч ирсэн байна. За мэлмийн хүрт хоолой хүрт За тэгээд энэ хараа ямар хөрхийн you can start working on your dream career part-time. Тэгэхээр та 3 жилийн дараа гэхэд өөрийнхөө ямиг эхлүүлсэн явж байгаа гэсэн шүү дээ. Тэрийг болохоор зэрэг эхэлж явах үедээ бол та одоо хэрвээ ажил төрөл хийдэг бол заавал тэр ажлаасаа гарахгүйгээр ажлынхаа хажуугаар side hustle маягаар хийж эхлэх юм шиг байна. Маш тодорхой мессеж. Тэгсээр хагаад энэ чинь явандаа болохоор зэрэг заавал side hustle маягаар биш те ажлынхаа хажуугаар хийдэг жижигхэн бизнес гэхээсээ илүү яг 100% таны өөрийн гарт орсон тийм зүйл болоод явах боломжтой. Тэгэхээр энэ дээр бол бас алхам шууд харагдаж байна. Хэрвээ та ямар нэгэн зүйлийг эхлүүлэхийг хүсдэг байсан бол одоо зүгээр яг ажлынхаа хажуугараас сурдаг хүмүүс байгаа бол хичээлийнхээ хажуугаар хийж эхлэх бүрэн боломжтой байх нэ. Тэгээ эний чинь бол дээд бие higher self нь маш гайхалтай дэмжиж өгч байна гэдгийг харуулж байна. За одоо болохоор responsibility хариуцлага гэдэг үзэр гарч ирсэн. За хүзрийн зураглал руу харцгаая. За юм буух хэлбэртэй юу тэгснэ энийг юм янзаг байх шүү байна. 3 жилийн дараа гэхэд та хэдийн маань хувьд хариуцлага маш ихсэн байх болно. Яалтчгүй хэрвээ та өөртөө ялангуяа бизнес эрхлээд явнаа гэсэн төлөвлөгөөтэй байгаа бол тэрэндээ хүрч чадна. Тэгснээрээ та хэдийн маань хувьд хариуцлага бас нэлээд нэмэгдэх болно. Тийм учраас одооноос өнөөдрөөс ахуулаад хариуцлагын тал дээр нэлээд анхаарч ажиллах шаардлагатай байна гэдгийг харуулж байна. Тийм янзаг гэхээр зэрэг одоо та өөрөө боосно. Тэнгууд энэ янзгнууд нь болохоор зэрэг таны одоо багтаа эсвэл чавсаг ажилчид тийм хүмүүс байгаа харагдаж байна. Тэгээ тэднийгээ та дагуулад ингээд тэг ингээд явах. За бас нэг талаас болохоор зэрэг та хэд маань бас эх 3 жилийн хугацаанд тижээвэр амтан
авч магадгүй, заримын хувьд хүүхэдтэй болж магадгүй. Тэгснээрээ бас хариуцлага бол нэлээд ихсэн. Та бусдын өмнө хариуцлага хүлээгээд байна гэсэн үг тий. За тийм байна. Гайхалтай. За тэгээ Oracle хөзрүүдээс бол ерөнхийдөө ийм мессежнууд гарч ирлээ. Одоо хэдүүлээ тарих хөзөр рүү орцгоё. За бидний дад хийхгүйгээр ийш ингээд дээшлүүлээд авчий. За тарих хөзөр дээр болохоор эдгээр хөзөрнүүд гарч ирсэн. За одоо би болохоор эдгээр хөзөрнүүд дээр бясалгаж байгаад ирээдүгээс ирсэн цагтл гэсэн цагтлыг гараараа бичих болно. Тэгээд тэрний дараа хэдүүлээ сайхан тайлбарлах болно. За тэгэхээр би цагтлаа биччихэд хүрээд ирье. За цагтлаа бичлээ. За 3 жилийн өмнөх өөртөө гэсэн хаягтай. За чи минь сайн уу? Олон зүйлсийг эргэцүүлж хөрвөөсөөр л өдөр хоногийн өнгөрөөж байна уу да. Заримдаа амьдрал хажуугаар чинь урсаад байгаа юм шиг санагдаад байна уу? Аргагүй, тэр чинь бусдынх болохоос чиний минь амьдрал биш юм чинь. Бүхэл зүйлийг сэтгэл зүрхээрээ хийдгийг чинь би мэднэ. Ямар ховор, ямар их аз ивэл вэ? Бүх зүйл сайхан болно гэж хэлвэл чи надад итгэх үү? Эсвэл эргцүүлж боцоор ингэж хэлснийг минь мартах уу? Сонголт чиний минь гарт. Ямар ч сонголт гаргасан бай, би чиний талд чанга зогсоод хүлээн. Бэлэн босон цагт хоёулаа нэгдъя. Өөртөө халамжтай байж, өөртөө тэр том сэтгэлээ гаргаарай. Том тухайг нь зөөлөн үнсэе гэсэн мессеж заяа. Загтал. За тэгээд яг энэ загтлыг бичиж хахад надад амар тийм инээдтэй хөвгөлтэй мэдрэмж орж ирээд байсан. Тэгэхээр 3 дугаар группийн маань өөртөө амар тийм марцан шооч хөвгөлтэй хүмүүс юм шиг байна. Тэрийгэ бусдад ил гаргадаг ч гэж магадгүй, гаргадаггүй ч гэж магадгүй. Гэхдээ дотроо бол ингээд амар тийм хөвгөлтэй, ер нь инээх дуртай тийм үү. Тэгээд хамгийн сүүлд нь том тухайг нь үнсэе, том тухайг нь зөөл үнсэе гэсэн. Тэгэхээр шууд утгаараа том тухтай хүмүүс байж магадгүй 3 дугаар группийн донд. Эсвэл эсрэгээрээ нөгөө айгүй тийм юу төвтэй хүмүүс гэх юм уу, одоо мэлмийн хүрт төвтэй, оюун ухаан төвтэй, айгүй тийм ухаалаг хүмүүс байдаг байхгүй, айгүй хэм боддог тийм төрлийн хүмүүс. Тэгээд тэр утгаараа зүгээр юм амар том толгойтой, том тархитай гэснийг бас хэлсэн байж магадгүй. Ялцчгүй яг бичиж хахад тийм үг амар орж ирээд байсан. Тэгээд тэгэхээр бичсэн байгаа. За тэгээд жоохон ойлгомжгүй загтал санагдсан бол уучлаарай. Гэхдээ ерөнхийдөө бол таад маань бас сонсоод энэ тэрийгээрээ ингээд шууд хүлээж авч ойлгосон байж магадгүй. Үгүй бол би одоо бас залруулад хэлээд үгүй. За олон зүйлийг хэрэгцүүлж хөрвөөсөөр өдөр хоногийн өнгөрөөж байна уу да гэхлээр зэрэг ерөнхийдөө шүн унтахтаа жоохон муу айгүй их юм боддог, айгүй хөрөөдөг байж магадгүй. За тэгээд амьдрал хажуугаар нь урсаад байна уу гэж асуусан шүү дээ. Урсаад ам шиг мэдэгдээд байна уу гэд. Тэр нь болохоор зэрэг нөгөө бусад хүмүүсийн амьдралыг айгүй их анзаарч хардаг. Бусад хүмүүс болохоор одоо юу гэдэг үеийн хүмүүс ажилдаа болоод, гэр бүлтэй болоод, хүүхэдтэй болоод ингээд байгаа ч юм уу те. Тийм болохоор зэрэг ингээд та амьдралаараа амьдрахгүй бусад хүмүүст л ингээл амьдралаараа амьдраа, бусад хүмүүсийн амьдрал ингээ урсаад байгаа юм шиг тийм мэдрэмж төрдөг байж магадгүй. Тэгээ тийм болвол зүгээр бусдын амьдралыг битгий одоо анзаарч хараа, зөвхөн өөрийнхөө амьдрал дээр илүү төвлөрөө гэсэн мессежийг бас өгч байгаа. За тэгээд бүхэл зүйлийг сэтгэл зүрхээрээ хийдэг гэдгийг чинь мэднэ гэсэн байсан. Тэгэхээр ерөөхдөө бол таад маань бас ямар нэгэн ажил төрөл юм хийх юм бол тэрийгээ үнэхээр өөрсдийнхөө сэтгэл зүрхээрээ хийж чаддаг тийм хүмүүс байгаа даа л да. Тэгээд тэрүүгээр ч айгүй их бахархаж байна гэсэн ирээдүйн та өөрөө те. За тэгээд бүх зүйл сайхан болно гэж хэлвэл чи надад итгэх үү гэж байгаа хгүй. Тэр нь болохоор зэрэг одоо ерөнхийдөө 3 жилийн дараа та болохоор зэрэг энэ ингээд нөгөө хуучин энергиээс айл үшээ салчихсан. Тэгээ үнэхээр бүх зүйл ингээд сайхан болцсон байгаа юм шиг юм гайхалтай мэдрэмжтэй, тайван мэдрэмжтэй юмыг хитрхийг ургуулж бодгоо байсан. Өөрийгөө бусадтай жишгээ болчихсон ингээд сууж байгаа. Тэг яг одоогийн өөртөө тань хэрвээ үнэхээр тийм гоё байна гэж хэлвэл та итгэж чадах уу гэж асууж байгаа гэсэн. Яа тэгвэл та эдийг угаасаа айгүй их юм боддог, тэ айгүй их юмыг тунгаадаг хүмүүс учраас юмд бас маш болгоомжтой ханддаг, итгэмтгий биш учраас эсвэл жоохон юмыг сөргөөр хараад байгаа учраас ч юм уу тийж хэлэх юм бол үнэхээр яг итгэж чадах уу гэж өөрөөс нь асууж байна. Итгэж чадах уу? Тэгэд итгээрэй гэж ерөнхийдөө ятгах байгаа арга байгаа байхгүй юу?
Гэхдээ шууд надад итэг гэж хэлэх юм бол та хэд бол итгэхгүй байх магадлал маш өндөр байгаа учраас зүгээр итгээд үзвэл ямар вэ гэж санал болгож байгаа. За тэгээд сонголт бол чиний гарт те. Сонголт бол ямар ч тохиолдолд үргэлж таны гарт байдаг. Та одоо сонголтоо хийхэд болно. Ийм сайхан гэрэлт ирээдүй байгаа гэдэгт итгэж болно, итгэхгүй ч болно. Тэг энэ бол сонголт таних. За тэгээд аль сонголтыг хийсэн бай. Энэ гэрэлт ирээдүй бол таны хүлээж байгаа. Үргэлж хүлээж идэг. Тэгээ бэлэн болсон цагт чи хоёулаа нэгдъя гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ гайхалтай ирээдүйтэй, энэ гэрэлт ирээдүйтэй те энэ нэг юм бусадтай харилцаж чаддгүй, бусдыг үзий ядсан амьдрал ингээд хажуугаарч уурсаж өнгөрөөд байгаа те энэ энергиэс гарах сонголтыг хийгдэл чинь энэ гэрэлт ирээдүй таны хүлээж байна гэсэн үг. Тэгж хэлэхээр ойлгогдож байна уу? За тэгээд юу ч асан байсан гэсэн те өөртөө халамжтай байгаад өөртөө тэр бусдад гаргадаг эсвэл хийж байгаа ажилдаа гаргадаг тэр том сэтгэлээ өөртөө гаргаарай, өөртөө тэр энергийг зориулаарай, тэр хайраа өөртөө зарцуулаарай гэж хүсэж байна. Тэгээд өөрөө ч өхөртөд том духыг нь унсъя гэсэн ийм мессеж ирүүлсэн байна. Ирээдүйн та өөртөө заяа. За тэгэхээр энэ мессежийг би яаж одоо channel хийж оруулж ирсэн бэ, буулгаж авсан бэ гэхлээр зэрэг за нэгдүгээр болохоор зэрэг Queen of Pentacles буруу харж гарч ирсэн. Энд дээр бас ээжийн талын энерги эсвэл амьдралд чинь байдаг ямар нэгэн одоо маш том үрийг гүйцэтгэдэг эмгтээлийн энерги танаас хайраа жоохон харамсан ч юм уу эсвэл яг 100% хангалттай одоо тэр ээж энергийг танд өгч чадаагүй ч юм уу те тэрнээс улбалсан юм сэтгэлийн шарх айгүйх байгаад байна. Тэрэндээ ирэх 3 жилийн туршид бол нэлээд туршид гэнэ 3 жилийн хугацаанд нэлээд нүүр тулж ажиллах болно гэж байна. За тэгээд та мөн дээрээс нь угаасаа одоо ч гэсэндээ ингээд ямар нэгэн зүйлийг хийхдээ аягүй их сэтгэл зүрхээ шингээж зориулж хийдэг. Үнэхээр чадхаас нь чадахгүй хүртэл те хамаг зүйлээ зориулж ямар нэгэн зүйл хийдэг. Энэ зүйлээ хадгалж авах хэрэгтэй. Ягаад гэвэл энэ бол тэр болон хүн болгонд байгаад байдаггүй маш ховор чанар юм аа. Энийг маш их одоо дээдэлж хүндэлж хайрлаарай. Тэгээд хамгийн гол нь яг энэ одоо гаргаад байдаг тэр хайраа өөрийнхөө бүтээлд тэ өөрийнхөө бизнест ингээд гаргаж чадах юм бол та эндээсээ маш их хэмжээний орлого тэ тиймэрхүү юмнуудыг олж чадна. Маш их хэмжээний амжилтыг олж чаддаг юм байна. Угаасаа юмыг сэтгэлээсээ хийдэг учраас таны энэ бизнес хийх гээд байгаа тэр зүйл те тэр юм чинь бол гайхалтай бүтэх бүрэн боломжтой байгаад байна гэсэн үг. За тэгээд Devil хүзээ буруу харж гарч ирсэн. За энэ бол ерөнхийдөө та өөрийнхөө дотоодч дөрүүдтэй маш их нүүр тулсан жилүүдийг ирэх 3 жилийн хугацаанд өнгөрүүлж чадна. Гэхдээ тэр чинээгээрээ шагнал нь маш өндөр байх болно гэж харагдаж байна. Яг одоогийн энерги нь болохоор зэрэг айгүй их юм бодоод байна. Шүн унтаж чадахгүй байгаад байна. Хитрхи их юмыг бодоод байна. Тэ өөртөө маш их хэрэггүй ачаануудыг өөрүүлээд байна. Өөрийгөө айгүй их хутгалж гин, өөрийгөө айгүй их шүүмжилж гин. Өөртөө л энэ муухай үгнүүдийг хэлээд байгаа. Яг үүндээ таны хоолойг хүм муухай гэж хэлдэг хүн нэг их байхгүй. Эсвэл магадгүй бага наснд чинь ч юм уу өнгөрсөнд чинь хэнийг нь тань зүгээр муухайгаар тэгж хэлсэн. Тэрийг нь та ингээд одоо байнга өөртөө бас давхар хэлээд яваад байгаа тийм. Иймэрхүү байдлаар байгаад байна. Ер нь бол яг бодлын түвшинд аягүй их асуудал блокууд үүссэн байгаа. Тэгээд эдгээрийгээ хэдүүлээ ирэх 3 жилийн хугацаанд бүгдийг нь учрыг нь олж тайлж гаргаж ирэх болно. За ингэснээрээ илүү одоо гайхалтай эерэг одоо энергиудыг өөрлөгөө татнаа. Тэгээд бусдаас өөрийгөө хамгаалж чаддаг болчихсон тийм. Бусдад үгүй гэж хэлж чаддаг болсон. Тэгээд бусдаас дутуугийн мэдрэмж бас хамаагүй багассан байх болно гэж дээд бие буюу higher self нь өөрт нь хэлж байна гэсэн үг. Тийм. Тэгэхгүй бол яг одоо болохоор зэрэг ерөнхийдөө өөрийгөө босоодтай маш их жишээд байна. Тий. Манай найзууд ингээд тиймж улсад тиймж ажил хийж байгаа. Тэгэл тэдэнд хүүхэдтэй болцсон ч гэдэг юм уу. Эсвэл ингээ амар мөнгөтэй байгаа даа. Тийм аяллаар явж гин, тийм цүнх барьж гин. Тий. Тийм туранхай байна. Нүрэндээ тийм юм хийлгцэн байна гэл ингээл тэрэнд амар их анхаарлаа хандуулаад байгаа. Тэгээ энэ байдлаасаа бол 3 жилийн дараа гэхэд гараад өөрийнхөө амьдралын эзэн болоод өөрийнхөө амьдралын босс болоод явж чаднаа гэсэн ийм мессеж бол ерөнхийдөө гарч ирж байна. За одоо болохоор хэдүүлээ 3 хөзрөө харъя. За энэ 3 хөзөр болохоор зэрэг яг одоос авч болох алхмуудыг нь хэлж өгч байгаа. За
эхлээд болохоор зэрэг хэдүүлээ ерөнхийдөө бол өөртөө тэр нөгөө нэг амар муухай vicious ханддаг буюу хэрцгий ханддаг байдлыг бүр болох хэрэгтэй байна. Яа би амар тэнийг юм бэ гэж хэлдэг айгүй их байж магадгүй, айгүй их тэгж хэлдэг байж магадгүй. Тэрийг нэгдүгээр шууд болох хэрэгтэй. Хоёрдугаарт юм руу ерөөсөө адгадаг болох хэрэгтэй байна. Ямар нэгэн зүйлийг бүтээх гэж байгаа бол өдөр тутамдаа баг алхмуудыг аваад багаар ингээд явсан дээрээ тэгэхгүй бүр ингээд амар юу яагаад байна. Өнөөдөр нэг өөрчлөлт хийчихэл маргааш нь тэрнийхээ үр дүн хүлээгээ суугаад иж болохгүй гэдгийг сануулж байна. За тэгээд бусадтай хамтарч бас сурах хэрэгтэй байна. Хэрвээ та ялангуяа өөрийнхөө бизнесийг эхлүүлээд явъя гэхэд тэрэн дээрээ төлөвлөж байгаа бол бусад хүмүүстэй хамтралыг бас өөртөө манифест хийж дуудаарай гэдгийг сануулж байна. Тэгээд энэ дээр болохоор зэрэг амар гай болоод байгаа юм нь юу вэ гэхээр зэрэг та ингээ өөрийнхөө бизнесийг эхлүүлээ ч юм уу те ингээд энтерпренeur болоод явъя гэхлээр зэрэг бусадтай би ингээ харилцаж чаддаггүй. Тийм болохоор зэрэг би ер нь энийг хийж чадахгүй байж магадгүй гэсэн далд айдас амир яваад тах шиг байна. Тэгэхээр бусадтай зүгээр хамтраа сурч байгаа бол нэгдүгээр та өөрийгөө би ингээд одоо сонин хоолойтой би хүнтэй ярьж чаддаггүй эсвэл хүмүүс угаасаа тэнэг мэнэг гэж бодгоо болчих юм бол бусад хүмүүстэй хамтрахад хамаагүй амархан болоод ирэх болно. Өөрөөр хэлбэл та бусад хүмүүст ерөөсөө итгэхгүй байна гэсэн үг. Тэгэд энэ итгэлийг буцааж олж авснаар та ирээдүйд бол энэ гайхалтай тий өөрийнхөө бизнесийн гараамаараа эхлээд ингээд явах бүрэн боломжтой. Тэгээ сонголтууд бол таны гарт байгаа шүү гэдгийг харуулж байна л да. Маш олон сонголтууд байгаа. Та ямар төрлийн бизнес хиймээр байгаа, ямар төрлийн хүн баймаар байгаа тэр боломжууд, тэр сонголтууд нь бол маш нээлттэй таныг бүр тэр байтугай айгу удаан хугацаанд хүлээж байгаа харагдаж байна. Яг энэ нэг юм би ингээд хүнтэй харилцаж чаддгүй гэсэн итгэл үнэмшлээсээ болоод энэ олон сонголтууд чинь бүр ингээд нэг юм хаалттай хаалганы цаанд игнэж чагсаад зогссон байгаа харагдаж байна. Тэгэхээр энэ худалдал үнэмшлүүдийг ерөнхийдөө байхгүй болгож өгөх хэрэгтэй гэж гарч ирж байна. За би тэгээд өчтдээ таад дээр нэмэлт авч өгье. Яагаад вэ гэхлээр зэрэг миний бодлоор хитрхи их яг одоо байгаа энергийг нь яриад яг ирээдүйд яг ямар байх вэ гэдгийг нь олигтой сайн хэлж өгсөнгөө миний бодлоор хангалттай байж чадсангүй гэж бодож байна. Тийм учраас нэмэлт авъя. За 3 жилийн дараа гэхэд яг ямар хүн болсон байх вэ гэдэг дээр нэмэлт өгнө. За тэгэж асуухад болохоор зэрэг нэгдүгээрт та одоогоос хамаагүй өндөр орлоготой болсон байх болно гэдэг юуны түрүүнд харуулсан. Тэгээ нэлээд бие даасан бас илүү үзэсгэлэнтэй байж чадна. Гадаад төрхөнд хэрвээ анхаардаг хүмүүс байгаа бол гадаад төрхийн хувьд бас айгүй гой үзэсгэлэнтэй болсон байж чадна. Өөртөө итгэлтэй. Тэгээ хамгийн гол нь айгүй тийм орлоготой байж чадна. Ирээдүйн 3 жилийн хугацаанд та бол өөр дээрээ илүү анхаарлаа хандуулна. 3 жилийн дараа гэхэд та одоо гэр бүл мөл заавал хань ижил гэхээсээ илүү өөр дээрээ илүү анхаарлаа хандуулсан, өөрийнхөө бизнес тиймэрхүү юмнууд дээр анхаарлаа хандуулсан байх болно. За тэгээд хэрвээ үнэхээр ингээд энэ communication буюу харилцаа холбооны тал дээрх асуудлуудаа худал итгэл үнэмшлүүдэд эдээж чадах юм бол та одоогоос шал өөр энергитэй, шал өөр дүр төрхтэй, шал өөр сонирхолтой хүн болсон байх болно. Өхлийн хөзөр гарч ирсэн. Өхлийн хөзөр маань бол ерөөсөө одоо байгаа өөртөө таарч тохирохгүй байгаа тэр зүйлүүдэд өхлүүлээ дахин төрөх тийм үе шатыг хэлдэг байхгүй. Тэгэхээр яг тэрийг ирэх 3 жилийн хугацаанд туулж чадна гэж гарч ирж байна. За тэгээ шинэ урам зориг, шинэ хобби, шинэ пашн гарч ирэхийг бол энэ хоёр хөзөр маань харуулж байна. Ямар нэгэн цоо шин зүйлд айгүй их татагдаад тэрийгээ магадгүй ажил хэрэг болгоод эсвэл хоббигоо болгоод тэрүүгээрээ бас нэлээд удаан баггүй хугацааг зарцуулсан дунд нь буцалсан явж байна гэдгийг бол харуулж байна. Одоо ерөөсөө амьдралд чинь байхгүй цоо шин төрлийн нэг юм шинэ хобби, шинэ ажил, шинэ дур сонирхол байх болно. За тэгээд өштэй ертөнц хөдөө бараг 3 групп дээр маань гурван дээр нь гарч ирэх шиг боллоо. Та ертөнцтэйгээ илүү ойрхон болсон байх болно. Одоо ертөнц бурхантай сүнслэг талаараа ертөнц бурхантайгаа илүү ойрцсон, өөрийнхөө сүнсний зорилгод илүү нийцсэн замаар алхаж байх болно гэдгийг харуулж байна. За тэгээд одоо байгаад байгаа энэ эргэлзээнүүд бол ерөнхийдөө 3 жилийн дараа гэхэд тайлагдсан. Та 3 жилийн дараа эргээд яг одоогийнхоо өөрийг харах юм бол тийм асуудлууд байсан учраас л тэгж зовоод байсан. Тийм байсан учраас л одоо ганцаардаад байсан ч юм уу, амьдралаас л хангалуун бос байсан. Ерөөсө тэрнтэй холбоотой юм гэдгийг маш тодорхойгоор анзаарч харах болно гэж гарч ирж байна.
За ямар ч байсан иймэрхүү мессежнүүд бол нээлттэй уншлагаар маань гарч ирлээ. За би одоо болохоор зэрэг нэмэлт хэсэг рүү орно. За нэмэлт хэсгээрээ 3 дугаар группийнхэндээ юу асууж өгөх вэ гэхэлэр зэрэг за энэ шинэ бизнес гэдэг байгаа энэ зүйлийг харж өгнө. Энэ шинэ хобби гэдэг байгаа зүйлийг харж өгнө. Энэ хоёр хоорондоо холбоотой юу гэдгийг харж өгнө. За сахиусын мессежийг мэдээж чин хэрэг аавна. За тэгээд энэ уншлага дээр миний анзаарснаар ерөөсөө хайрын талбар дээрх мессеж нэгч гарч ирээгүй учраас нэмэлт хэсгээрээ би романтик амьдралынхаа талбар дээр ямар нэгэн шинэ өөрчлөлт 3 жилийн дараа гарсан байх уугүй юу гэдгийг харж өгнө. Яг нь миний ерөнхийдөө харж байгаагаар бол илүү өөр дээрээ төлөрсөн жилүүдийг угтаж авах гээд ашиг байна. Гэхдээ яг нь тэр тал дээр нь бас ямар нэгэн өөрчлөлт байгаа үгүйг нэмэлт хэсгээрээ харж өгөх болно. За ийм байна. Тэгээд энэ 3 дугаар групп та хэдэд маань үнэхээр сайхан таарсан болвол нэмэлт хэсгийг худалдаж авах бас мэдээж хэрэг боломжтой. Заавал мэдээж хэрэг авах гэсэн юм угаасаа байхгүй гэдгийг та хэд маань маш сайн мэдж байгаа гэж бодож байна. За тэгээд та бүхэндээ томоос том амжилтыг хүсье. Нэмэлтийг авсан ч байгаагүй ч бай. Дараагийнхаа видеоор уулзсаа бүгдээрээ баяр таа.